Сис 2-ын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаарын зочноор та нарын гарч дээрс харсанчлан тэгш очир буюу одоо панда гэдэг нэрээр одоо сошиал болон одоо ажил төрлөө ингээд явж байгаа залуу оролцож байна. Өдөр минь. За өдрийн минь. Урилгыг хүлээж авч хүрэлцээсэн баярлалаа. За сонь сайхан юу байна? Монголд ирээд хэр байна? За намтайндаа ирэхэд тэгээд ирээд нэг 3 хонжийн. Тэгээд сонь сайхан гэвэл одоо дараа 7 өдрийн хагас санд шалгаруултаа зарлах гад төв улс руу бүжигчтэй авч явах гад. Тим ажилтай л энэ да тийшээ үлрсэн. За ерөнхийдөө хүмүүс мэдчихэж магадгүй одоо өөрийн чинь тэндэг хүмүүс ерөнхийдөө мэдж байгаа шүү дээ. Юу гэдэг яа гэдэг гээд. За ер нь мэдхгүй хүмүүст өөрийгөө ингээд сайхан танилцуулъя, тайлбарлаж өгье гэвэл юу гэдэг залуу вэ? За намайг тэгш очир гэдэг. Тэгээд тайзны одоо урлагийн нэр бол панда гэж дууддаг. Тэгээд ер нь их хүмүүс панда гэж мэддэг. Тэгээд би бол break dance b-boy бүжигч. Тэгээд Onyx хамтлагийн бас b-boy чиглэлээр бүжгэлдэг хамтлагийн ахлагч. Тэгээд дээрэс нь Panda Show team гэдэг entertainment шоу хийдэг, баг бүрэлдэхүүнийг одоо удирддаг, захирал хийдэг үүсгэн байгуулагч наа. За, ер нь миний харснаа 2010 оноос хойш ингээд ер нь бүжгийн урлаг одоо энэ юугаараа явсан гэж ойлгож байна тийм. Тий, 2010 оноос хойш. За, ер нь яаж явж байгаа ч юм уу, юу ингээд энэ нэг бүжгийн урлаг энэ тайз руу өргөж хөтлөв? Юу хөтлөв? За, ерөнхийдөө тэгээд манайс үед чинь тэгэл гадаад тоглолдог, годомжинд тоглолдог найзуудаар утас гэж байгаагүй. Тэгээд кино л ер нь step up киноноос л ер нь эхэлсэндээ тэгээд найзуудаараа хөдөлгөөнтэй ийш тийшээ өсөрч хараадаг те. Паркурын кино үзсэн бол паркур өсөрч хараагаал. Тэгээд ерөнхийдөө манайстай хамгийн ойрхон байсан бүжиг байсан. Тэгээд кино харж агаад найзуудаараа хамтлаг байгуулъя гэдэг. Бүр дүрсгүй багасаад юу ч мэддэггүй тэгэл мөрөөдөл хүртлээ явсан даа тий. 10 он гэдэгчүүд 15 6 тагаас хойш гэсэн үү? Тий, ер нь бол. Тэгэхээр ч одоо ингээ бараг 15 жил гэж одоо тасралтгүй явж байна тийм үү? Энэ тасралтгүй явж одоо үгүй 15 6 жилд мэдээж дунд нь ингээл шантах ч юм уу заас болиг гэх үе байсан л баг. Яг юу ингээд ер нь өргөжлүүлээд одоо хүртэл ингээ одоо бүр ингээ ажил мэргэжил болгоцсон ба шүү дээ. Тэгэл шантрах үе зөндөө гар мараа мултлан тий. Тэгэл битрийн бүжигч нь бас хэцүү. Тэгээд нүүр хамаараа ун тэгэл гимтэл бэртлээс ахвал ер нь бидний шантрах зүйл нь бол ерөөхдөө гимтэл бэртэл байдаг. Тэгээд өчнөө олон сар жил бэлтсэн бэлтгэлийн маань гимтэл ерөөхдөө бол хоошин татдаг тий. Тэгээд за энэ хүртэл ер нь хичээсэн одоо гол зүйл нь бол ерөөсөө л бидний мөрөөдөл байсан. Дандаа нөгөө багасаа мөрөөдөөд зориг тавиад ирсэн болохоор яг тууштай хөдөлмөрлж чадсан. Тэгээ одоо ер нь бол мөрөөдлийнхөө нэг хэсгээс ингээд татгаад явж байгаа. Хоорондоо жоохон бахта ярьдаг байсан зүйлсээ биелүүлээд байж байгаа. Одоо юу гэдэг энэ 10 оноос хойш ихэлсэн хүмүүс хамтдаа одоо хүртэл яваал байгаа юм. Тий, одоо хүртэл явж байгаа. Зарим хүмүүс ч нэг хайж байгаа гэдэг тиймэрхүү драма гэдэг тийм байхгүй гэсэн үг тий. Байхгүй. Ерөнхийдөө манай Onyx хамтлагийн чам бүр багасаа найзууд. Тэгээд бие бинийгээ хөргөж өгөөл орцныхаа гадаа сууж явахдаа гэр нь бас жоохон хол тэгээд найзууд чинь нөгөө нэг найзууд байж байгаад хамтлаг байгуулсан болохоор ерөөсөө тийм тарах ботрох гэдэг юм байхгүй. Одоо нөгөө ихэнх киноч ер нь санхүү мөнгнөөс болдсон шүү дээ. Тэрэл дээр бол харцсан гоо гэсэн үг. Тийм тэрэл дээр харцсан гоо. Өөрөөсөө тэгээд хуваарлаад авцсан ажлуудтай тэдэргээ явж. За Onyx гэдэг нэрний утга учир нь юу? Тэгээд ер нь одоо энэ Onyx гэдэг одоогийн байдлаар 25 оны байдлаар ч юм хараалж байгаа хэр болгон бэ? За манай Onyx ч нэрний утга гэвэл бидний дээр өмнө байсан Улаанбаатар тийм Onyx break dance хамтлаг байсан. Тэдний нэг шүн биднийг Эрдэнэтэд магч Эрдэнэтээс гаралтай шүү дээ. Эрдэнэтэд бэлтгээд тэгээд за дүү нартаа хамтлагийнхаа нэрийг өвлүүлж өгье. Та хэд сайн авч яваарай гэдэг. Тэгээд өгж илаа энэ нэрийг. Тэгээд тохой тайлбарлаж явахдаа болохоор ерөөхдөө Onyx гэдэг чинь нөгөө нэг үнэт чулуу байдаг шүү дээ. Тэгээд эрх хүнд сайн тийм чулуу байдаг нэг талаараа. Тэгээд нөгөө талаараа болохоор одоо математикийн нөгөө нэг тэнхлэг байдаг шүү дээ. X Y гэдэг тийм. Тэнгүүт
XY байгаа шүү дээ. On YX ардл. Тэнгүүд энэ тэнхлэг дээр бидний мөрөөдөл байнга нэг тиймэрхүү утгатай. Тэ хязгаарыг үгүй байнга мөрөөдөж байна. Зөв. За хамт олонны хувьд одоо. За хамт олонны хувьд гэвэл одоогийн байдлаар манай хамтлагийнхаа том прожект эхлүүлээд ерөнхийдөө мөрөөдлөөсөө ингээд атгаад явж байгаа гэсэн бүр ажил болгоод. Тэгээ энэ жилийн хувьд гэвэл манай доор 83 ажиллалаа Турк улсад. Тэгээд 4 баг бүрэлдэхүүн үндсэн одоо бүжгийн шоу, цирк, акробат хийдэг 4 баг бүрэлдэхүүн. Тэгээд дээрэс нь нэмэлтээр хүүхдийн шоу, хүүхдүүдэд одоо баг зүүж үзүүлдэг шоунууд. Тэгээд дээрэс нь буудалд одоо 5 толооттой буудлын анимашнууд нэмж авлаа. Тэгээд ихэд нэг нийтдээ 83 хүний бүрэлдэхүүн. Яг энэ нөгөө нэг шоунаас ч юм уу юунаас хамаар ингээ өөрчлөгдөх байх юм уу тоонууд? Тий, өөрчлөгдөн. За Onyx тэгвэл ер нь одоо Onyx-ийн одоо ингээд нэг одоо Турктэй жишээ авъя л да одоо ингээд ер нь яг нэг өдрийн ажил өглөөнөөс орой болт юм. Ер нь ерхэд бол өөрийн чинь нэг өдрийн амьдрал тэр улсад ч юм уу тэр хотод юм их хэрхэн өнгөрсөн бэ? Одоо өнгөрдөг үү өдрийн. За ерөнхийдөө бол нэлээд завгүй. За. Тэгээд одоо season ажлын эхэнд бол ерөнхийдөө бол нэлээд завгүй байдаг. Тэгээд өглөө босоод ямар ч байсан те гэр бүлдээ ингээл өглөөний цаг хамт уугаал. Тэгээд шууд бэлтгэлтэй гардаг ч юм уу хүмүүсээ цуглуулад. Тэгээ хүмүүсээ бэлтгэлийг хийлгэчээ дараас нь компани ажлууд те. Одоо хүмүүсийн хангамж, байр сав, зарим дутагдaltaй юмнуудыг авчирна. Цалин мөнгнөөс ахуулаад ингээл ярилцаатай ингээл байнгын. Тэгээд ерөнхийдөө бол миний хувьд маш завгүй байдаг. Яг тэгвэл одоо тэр 80 дэх хүний хүнд ер нь бол нэг нэгэнгүү хүч ажиллах гэж хичээдэг. Гэхдээ яалтч хүч чаддгүй. Тэгээ доор ажиллаж байгаа одоо дүүнер, найз нөхд гэд байнгын тусламжтай байдаг. Тэгээд миний өдрийн амьдрал гэвэл өглөөс ирээд ингээд хоолунд адчаад, цагаа уучаад бэлтгэлээ, өдөр нь ажиллаа, оройн жоохон амралт гарвал амарч яагаад тэгээ шууд тоглолтонд ордог байгаа. Тоглолтонд ороод тоглолт дууссан гот буцаж ирээд тэгээд амарт. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Тоглолтууд ерөнхийдөө орой болдог болохоор. Тийм. За тэнгууд миний нэг харж ирсэн. Одоо миний нэг таньдаг хүн хүртэл ингээд өөрөө чи ингээд өөртөө хамт ажиллаж ирсэн билээ. Тэнгууд ингээд танай хамт болно одоо хүмүүсийн ингээд Instagram дээр ч юм уу Facebook дээр ингээд оруулж байгаа story ч юм уу reelүүдийг харахад амар гоё яваад байгаа байхгүй. Одоо нөгөө Instagram дээрх амьдрал шүү дээ. Тэр амьдралыг бодит байгаа юу? Одоо ингээд өглөө босоод нэг газар очиод бэлтгэл хийгээд буцаж юм дээрэлс ингээл нэг пул дээр сууж муугаал тэгэл оройн шоу очил тэгэл унтчихдаг ч юм уу тийм амархан маягаар ингээ яг муухай гэж байгаа юм шиг амархан ингээ харагдаад байгаа байхгүй хүмүүс ингээ харж байгаа шүү дээ Instagram дээрээс тэгмүүдээ тэр бодит ингээ тийм гоё байж чад чинь өсвөл зүгээр л тэр камерын хадлаад байгаа зүйлөө ер нь бол яг л бодит зүйл шүү дээ тий манайх одоо энэ жил бол байрлах газар 2 газар байсан тэгээд Save the World гэдэг манай одоо анх үүсчихсэн ба одоо шоуны нэр тий тэр шоунд ажиллаж исэн бүрэлдэхүүний маань 2 гишүүн тиймэрхүү нэг өдрийнхөө амьдралыг тойр хийгээрэй гэж би даалгавар өгсөн. Тэгээ ерөнхийдөө бол бид нэр өөрсдөө ерөөс сурталчилдаг. Тий. Тэгээд ер нь зүгээр ингээл ингийн амьдралаа ингээл тэр хоёр хүнийтэй ингийн амьдралыг ингээл харуулахыг хичээсэн. Тэгээ тэр хоёр хүн яг өдөр тутамд хийдэг зүйлсэл ерөнхийдөө харуулсан тий. За тэгэнгүүт ер нь одоо Onyx орой ч юм уу тэ танай хамт олонтой хамтарч ажиллая зүгээр ингээ гишүүнээр ч юм уу тэ ингээ ажлыг гэвэл ер нь ямар бэлтгэлтэй байх хэвээр одоо ерөнхийдөө зүгээр нэг хүүхдүүд байгаа шүү дээ. Ингээ сонирхож байгаа хүүхдүүд ингээ миний сонсож байгаа ч юм уу хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдэд хэлийгвэл ийм юм байна шүү. Эсвэл юм. За одоогийн байдлаар ерөнхийдөө манай Onyx бол гишүүн авах боломжгүй. Onyx чинь болохоор яг үндсэн хамтлаг маань. Тийм. Тэгээ entertainment одоо баг бүрэлдэхүүнд шоуны одоо нэг хэсэг болоод явъя гэх юм бол ерөнхийдөө бүжгэлдэг байх хэвээр. Тэгээд бас бие галбирын хувьд гойцсон хувьд бас жоохон шаардлага байдаг. Тэгээ харилцаа бол маш том хүчин зүйл болдог. Одоо тайзан дээр байгаа гэдэг утгаараа бас тийм үү? Тий, ер нь тайзан дээр бие авч явах чадал тий. Тэгээд надтай харьцаж байгаа, баг хамт олонтойгоо харьцаж байгаа харилцаа. Чигчнээ сайн бүжгэлдэг байгаад харилцааны тал дээр доолтолтой бол бид нэр шууд хасчдаг. Хичнээн гоё биетэй байсан ч гэсэн. Хичнээн гоё биетэй, хичнээн мундаг тий, хичнээн царайлаг тий, хичнээн чи төгсөн байлаа гэд хүмүүстэй одоо яа тийм тий. Одоо нэг өөрөөс нь жоохон өөр хүн байх, жоохон доор тарцдаг ч юм уу. Тийм хүн байх юм бол бид ерөөсөө тэрийг хүлээн зөвшөөрдөг. Яг тэгвэл энэ одоо
хичнээн одоо энэ чи ард нь бизнес явж байгаа. Дээрээс нь шоу зингийн те ингээд тоглолт үзүүлбэр ингээ явж байгаа. Гэхдээ тэр дунд чинь бас нэг гэр бүл маягтай тийм нэг vibe оруулж өгдөг байхгүй. Найзууд байх. Бие биенийг хайрлах те. Бие биенийг хүндлэх, биеиндээ туслах те. Тэр юу одоо ингээд хэсэг хугацаанд хамт байхгүй шүү дээ 6 сар ч юм уу 5 сар тэр хугацаанд гоё байх те. Яг тэгвэл тэр чи ерөөсөө юм байдаг байхгүй. Бид нэр ингээд 6 сар турш ингээд ажил гэж бодоод те. Бүжгээрээ туртаа зүйлээрээ ажиллаж ийн гэж бодоод ингээд ажиллаад тэгээ хинтэн ч ингээд харьцсан чи яаж харьцсан яа тийм би ажиллаа гэж дуусгах чинь гэж харьцсан юм бол энэ чи ерөөсөө тийм туртаа зүйл ч юм биш болчих чаа. Мөнгө гэж ингээд зүгээр ашиг гарч идэв. Тэгээд ажил бол явдгаараа ажил чинь бүжгээ идгээрээ хий чинь. Тэгээ хамгийн сүүлд бид нарт юу үлддэг вэ гэхээр хүн хоорондын харилцаа тэр аз жаргалтай дурсамж моментууд л үлддэг байхгүй юу. За. Ер нь хүнээс сонсож явахд бол танай хамт бол урамсгал гоё гэж байгаа. Тэгээ ер нь бол ингээд нөгөө хийж байгаа ажлаасаа хамаарат ч тэр ерөөхдөө бол юу гэдэг гэж байгаа. За тэнгүүт ингээд нөгөө нэг 6 сарын турш ч юм уу ингээд өдөр болго ингээд тоглолттой шоутай ингээд байгаад. Тэнгүүтээ өөртөө гаргаж байгаа цаг хугацаа гэж юу байна? Амжиж гин үү? Амжиживэл тэр хугацаанд юу хийж байна? За ер нь тэгэл амжуулна да. Тэгээд одоо бараг нөгөө уучлаа. Өөртөө гэхээс илүү гэр бүлтэй гэдэг юм илүү болцсон уу? Тий, ер нь бол за миний ажлын хувьд гэвэл бүтэн 106 сар ажиллаад үлдсэн 6 сард нь бас өвөл явах ингээд жоох ажил багтаа байдаг. Тэр үедээ л ер нь өөртөө цаг зарцуулдаг та. Тэрнээс бол 100-ны хугацаанд гэвэл ер нь хэцүү. Тэгээд тоглолтын дараа тоглолтыг 10 цагаас дууслаа гэхэд 11 гээд одоо автобусаар гэртээ ирлээ. Манайхыг ер нь автобус бүгд цаанаа зайдаг. Тэгээд гэртээ ирээл ерөөхдөө гэр бүлтэй жоохон цаг гарна хүүхдүүд унтцсан байлээ. Тэгээ яг найз нөхдөд жоохон гадаа суун, далаар их төр суун тэ. Өнөө дуудуулаад яг давуу тал нь ерөөсөө л нэг хичнээн ажиллаж байгаа ч гэсэн найз нөхдөд хамт ингээд бүх юм оргишлуулж байгаа. Энэ сэтгэлээр ингээд нэг ядрахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр ерөөхдөө нэг өөртөө заавал нэг цаг гаргаад хүмүүс ч одоо өглөө 8-аас оройн 8 ч юм ажил хийгээд дараа нь гэр бүлтэй гарах цаг, найз нөхдөд гарах цаг. Миний хувьд болохоор яг дуртай зүйл хийж байгаа. Дээрээс нь миний хайртай гэр бүл маань хажууд. Тэгээд найз нөхд маань бас эргэн тойронд хайртай хүмүүстэй эргэн тойрондоо болохоор ерөнхийдөө хийж байгаа ажил ингээл ажлаасаа дуртай, хөгжилтэй. Тэгэл яг бараг л ер нь ажил биш тий. Нөгөө нэг дуртай зүйлээ хоббигаа ажил болгоцсон гэдэг чи ерөөсөө. Тэгээд яг хамгийн гол давуу тал нь гарч байна тийм үү. Тэгэл ерөнхийдөө бол энэ зүйлийг амар их бодож мөрөөддөг байсан. Тэгээд одоо дөнгөж эхэлж байгаа. Турк бол бидний хувьд яг ихний хаалга. Тэгээд цаашаа ерөнхийдөө Лас Вегас хүртэл ч юм уу тий. Яг шоу зингийн одоо шоу entertainment чиглэлийн яг high level-ний ерөнхийдөө Лас Вегаст байгаа гэж бодож байгаа. Тэгээд тийшэл зорж байгаа даа ер нь. Тэгээд дундуур нь бас Азийн орнууд, Европын орнууд гэл ингээл явах. За тэнгууд ер нь ингээд гадагшаа байгаад байна. Монголдоо ер нь ямар нэгэн тийм одоо сайхан Эрдэнэт сайн нэг үйл ажиллагаа болсон тийм оны өмнө илүү тий. За ер нь Монгол руугаа ер нь цаашдаа хэр чиглэх вэ? За ерөнхийдөө бид сайн нэг тоглолт туршиж үтсэн. Ерөнхийдөө тий ашиг юм бас ерөнхийдөө гэр бүл, урилга тэгээ найз нөхдөд ингээд тэгээд ерөнхийдөө хажуугаар нас жоохон зарлагаа бас нөхөх маягтай. Гэтэ нэг амин нөхч чадаагүй л дээ ерөнхийдөө алдагталтай. Яг тэр чинь нэг дүүрэн ингээ яаж байгаа ч гэсэн сүүл рүүгээ тэгээ билетийн хүүхдүүд хямдхан зарах, заримд нь өнгөөх. Тэгээ ер нь ихийнх нь ингээд урилгын ингээд. Тэгээд ерөнхийдөө бид ид чинь нөгөө годамжнаас гарсан залуучууд. Тэнгүүт гэр бүлийнх нь мэдээж дургүй байсан анхандаа. Тэгээ явандаа ингээд ажил болгоод явгад багаар хүлэн зөвшөөрсөн ялтчгүй. Тэгээ энэ ид бол ингээд нийтдээ найзуудаараа гэрийнхэн бүгд найзууд юм ингээд таньдаг. Бүр ингээд ээж аав шиг нь болцсон. Энд нь хамаагүй зөвлөгөө өгч идэг. Тэгээд бид эдийг ерөнхийдөө ингээд хүлэн зөвшөөрж эхэлж байгаа байхгүй. Тэгээд саяны тоглолтын үед гэвэл ерөнхийдөө гэр бүлийнхэндээ юу хийж чаддгийг харуулъя тий. Өмнө зөндөх би бодож ярилцдаг байсан. Тэгээд бид нар нэг ийм хийгээ яваад байгаа шүү гэдэг. Тий. Тэгээд ерөнхийдөө нэг танилцуулга маягаар харуулсан. Тэгээд Эрдэнэтийн маань ч гэсэн ерөнхийдөө дүүрэн үтсэн. Тэгээд нэг туршилт маягаар үтсэн. За тэгээд дараа жил бас Эрдэнэтэд ч юм уу Улаанбаатар ч юм уу ер нь тоглолт төлөвлөж байна. Гэхдээ бас ерөнхийдөө нөгөө
өөрсдийнхөө чадварын хэм хэмжээг мэдж байгаа ч гэсэн яг танигдаж чадаагүй болохоор тэр нөгөө зах зээл тийм зах зээлийнхаа хэм хэмжээг мэдэхгүй болохоорс алдан гэж юм уу тиймэрхүү зүйлээс ер нь бол тэгэл нэг нөгөө ярих тул энэ ч тэгэл явж байгаа бизнес шүү дээ. Энэ хүн болгоо нөгөө тийм тэгэнгүүтээс яг бидний энэ одоо үзүүлж байгаа шоуг яг Монголд ойлгох хөгжүүлж бас чадаагүй. Тэгэнгүүт одоо бас эхлэх юм да тий. Эхлүүлжл үзэх юм да. Ямар ч зорилгууд байгаа. Монголдоо бас ингээд тоолт тий. Залуучууд ингээд гоё хөгжүүлсэндээ бүжиг одоо акробат цирк чи амар үзүүштэй шоунууд гэдэг байхгүй тий. Нэг шоунд дэр гэхэд л баг өвлийн 6 сар баг суудаг шүү тий. Өдөр ч нөгөө дэс нь ахуулаад нөгөө нэг юун дээрээ суугаал, сэдв дээрээ суугаал, зохиол дээрээ суугаал бөөнд өдөр шингүй ярилцаал. Тэгээ араас нь нөгөө нэг зохиолтойгоо бүжгүүдээ холбоно. Тэгээ одоо жишээ нь Аз шоу гэхэд одоо гудамжны хипхоп бүжгтэр чинь Аз аянууд бас хангалттай биш. Тэднийг хүртэл хайх. Тэгээ хоёр дахь шоу маань дэлхийг хайрлах, дэлхийг усаа хайрлах, одоо байгалийн хайрлах гэдэг шоу. Тэгээ тэрийг бас бүжгтээ яаж уйлдуулах вэ гэдэг. Зөндөө олон хөдөлмөр ард манаас залуучууд ажилладаг болохоорс. Тэгэл нөгөө тайзны дэглэл дугууралт одоо гэрэлтүүлэх гэл амар их ажил байгаа шүү дээ. Тэгээ өдөр болгон Туркэд 300-аас 400, 500 тоглодог. Тэгээд 120-30 тоглолт хийгээд ирсэн. Чанга. Тэгэхээр мэдээж бие хувьд бол яддаг байх юм. Яаж тэрийг буцааш нөхөх вэ? Ер нь бол нөгөө нэг тоглолт дунджаар цаг 45 минут тэгээд чи өдөрт ерөөхдөө 45 минут л тоглоно. Тэгээд нэг хүн хамгийн макстай нэг 20-25 минут яг тулцсан хүчээ гаргадаг ч юм. Орон гараа ороод хувцас солиод буцаа гаргадаг. Тэгээд ерөнхийдөө ядралт ер нь гайгүй дээ. Тэгээд бүгдээрээ л залуучууд туртай мэж байгаа яг ирч хүч гал асж байгаа нас тий. Тэгээд ерөнхийдөө бол бүжгээр хоолоо олж идэхгүй гэдэг зүйлийг яг эвдэх гэж яваа. Яг батлах гэж яваа. Бүжгээр хоолоо олж иддэг болсон одоо цагт те боломжтой юм байна. Илүү бараг л манайд ч одоо Монголын одоо дундч инженерийн цалинтай цалингаас илүү авч байгаа хүмүүс ч байгаа те. Тийм учраас одоо бүжгээр нь хөгжиж байгаа. Тэгээд залуучуудаас би ингээд 25 өрөө бүжгэлж чадхаа болно гэдэг ойлголт их ч юм уу тэр ихэдээ эвдэж байгаа гэсэн үг. Яг хоо тэрний төлөө мэдээж боломжтой ч гэсэн тэрний төлөө мэдээж хичээх хэрэгтэй шүү дээ. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд 45 минут гарахын тулд тэр чинь ингээл өглөөнөөс олоод ерөөд бол бэлтэж байгаа шүү дээ. Тэр чинь өглөөний 6 сар суугч. За тэнгууд ингээд бүжигчт нь бэлэн болоод идэв юм байж гэсэн чинь үзэгчт нь за яг Монголыгоо яар. Үзэгчт нь бэлэн болох тийм одоо энэ тал дээр ингээд дүүрээд байгаа ч гэсэн одоо юу гэдэг ингээд бас яахгүй ш нь сэтгэл төрөхгүй ш нь хүмүүс яач байгаа ч гэдэг. За ерөнхийдөө бол сая Эрдэнэтийн тоглолтоор үзэгчд амар ам сайтай байсан. Вау ямар гоё тоглолт вэ тий. Тэгээд хүүхдүүд бас амар дуртай байсан. Тэг хүмүүс ч гэсэн өстой гоё тоглолт. Яг бидний жоон жахалтай байсан л тань анхны тоглолт. Анхны Монголдо хийж байгаа тий. Тэгээд бид хэд чи ингээд Туркээс дөнгөж ирээл тэгэл амралтын байдалтай байж байгаа л боондгийн чийдэл за хийцгээе гэж хэлсэн байна. Тэгээд дараачудаа юу л яг бүр эртнээс бэлдээд эртнээс бүх юмнуудаа цацаад тий маркетинга хийгээд тэгээд дараа жил ерөнхийдөө Улаанбаатар ч юм уу Эрдэнэт ч юм уу Тарханд ч юм уу ингээд тоглолт хийх гэсэн бодолтой байгаа. Ерөнхийдөө Монгол руугаас чиглэсэн юмнууд хийгээд тэгээд яг би өмнө нь гадаадаас бүжигч тавдаг байсан л та. Тэгээд яалтчгүй Монголын бүжгийн ертөнцийг тий бас нэг талаас нь бас шоу ертөнц талаас нь тоглолт талаас нь хөгжүүлэх гэсэн бодолтой. Тэгээд яг зөвхөн монголчуудаа л авдаг. Тэг яг бизнесийн хөөгөөд ингээд явал гадаадууд нь мэдээж чадвар бас биелэн хүмүүстэй ингээд мэрэгжлийн илүү мэрэгжлийн талтай. Тэгээд тэр шоу ертөнцийг ингээд ойлгоцсон. Тоглолт Монголд ороход амар тийм байдаг. Нэгмэд яг монгол залуучуудаа хөгжүүлээ тий бас туртай зүйлэр нь бүх юмыг даагаад тий цаанаас компаниас төрөлтлөөс даагаад ингээд аялангаа ажиллаад тий бүх юм бүр даатгалаа хүртэл ингээд хийлгдэг шүү дээ тий ингээд ажиллах шанс гаргая тий гэсэн бодолтой.
Тэгээд тийм бодолтой эхэлсэн. Одоо ерөнхийдөө бол амар мундаг болсон шүү дээ манайхан ч. Анх бол яг хуу туршлагатай дээр ч юм байсан. Тэгээд ерөнхийдөө анх ажилласан хүмүүс нь бол бүр акулууд толцсон тийм. Тэнцний Турктэй одоо өчнөө группүүд байгаа шүү дээ. Тэр группүүдтэй үзэлцдэг тийм. Тэгээд Анталийнхаа шилдэг жил хүртэл шилдэг группийн шилдэг тоглолтын юу хүртэл авч илаа. Ерөнхийдөө бол монголчууд амар мундаг болсон. Турк тоглолтын дээр бол ерөнхийдөө хаалдаг. Амар мундаг болсон. За гадаадын Америк, Европын бүжигчтэй энэ тэнцвүүц очиж байна. Тоглолт найруулгын зөв хийгээд дэглэлтийг маш сайн заагаад ингээ явчихад амар сэтгэлээсэн монголчууд. Тэгээд одоо гадаад залуучуудтай тэр мундаг залуучуудтай ажиллах давуу тал, сул тал гэж байна шүү дээ. Монгол залуучуудтай ажиллах сул тал, давуу тал гэж байна. Тэгмээд монгол залуучууд яг хаа ингээд анхандаа чадвар муутай байж болно те. Ингээд эхэлж хийж болно. Тэр хүмүүс сурсныхаа дараа өөрөө хичээгээд илүү сайн болдог. Тэнгүүтээ одоо ямар нэгэн байдлаар байрлах газар ч юм уу те нэг асуудал гарна шүү дээ. Кондишн байхгүй ч юм уу те. Альсгүй зарим хоол хүнс таалагдахгүй Турк талаас өгч байгаа. Манай монголч ерөөдөө мах иддэг те. Тэнцээ халуугаар мах жоохон байгаа иддэг те. Яг Турк бусад халуун орнуудыг бодвол мах ерөнхийдөө иддэг. Гэхдээ яг ингээд нэг жоохон асуудлууд гарангууд монголчууд хөвцөөч ерөөсөө гомдлгүй. Амар тасан зогсох сайтай. Тэгээ би нэг ойлгож хүндэлж ажилладаг. Тэр талаар амар тав. Гадаадууд болохоор яг шаардлага ажил бол ажил гэж. Одоо нэг гэрэн цаасан юм уу гэх юм. Тэгмэд монголчууд болохоор амар уяатан маш гоё. Би нэг ойлгож хүлээцтэй тэгж ажилладаг. Тийм давуу талтай юм. Тэгээд чадварын хувьд бол бараг л ер нь дутаацах юм байхгүй дээ. За ингээд ерөөхдөө Onyx-ийг одоо ингээд ярьчлаа болчлаа. Тэгээд хүмүүс хангалттай ойлголттой мэдлэгтэй болчлаа. Цааш та өөрсдөө судлаад үзнэ. За одоо хоёулаа юу яа да. Хөөн талаар гоож хөнгөө. За гэр бүлийн талаар ярилцээ, нийгмийн талаар ярилцээ, хайр дурлалын талаар ярилцээ, эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсийн талаар ярилцээ. За сая нэг юу явсан Instagram дээр нэг эмэгтэйний пост явсан тэрийг харсан уу? Харсан. За тэр жоохон хэцүү тийм үү. Тэрийг одоо ингээд энэ нэг жоохон ингээд ядаргаатай сэдв болчихлоо юм л да. Яг ингээд үеийн үед ч юм уу аль ч нийгэм зайлч газар байгаа л зүйл. Тэнгүүд энийг яг ингээд тэр ингээд постыг үзээд ингээд гүйлгээд зургнуудыг хараад ингээд явж байгааг өөрт ч ямар мэдрэмж төрсөн. Эрэгтэй хүн талаасаа мэдээж хараал шууд амар эвгүй цэцэрсэн л доо. Тийм байнга тийм хараад байдаг хүн чинь тийм. Тэгээд яг Instagram дээр миний нэг одоо үздэг юм дээр нэг тийм гарч ирдэг. Тэгээд хүмүүсийн найз нөхдийн сториноос хараад шууд орол харж байгаа юм чи тээ. Тэгэл орж хараад ер нь л амар эвгүй санагдчих юм чи тээ. Тэгээд Монголд ийм юм байт юм уу тээ. Одоо хүртэл байт юм уу ийм юм тээ. Тэгэл ер нь л амар эвгүйс. Хараад тэгээд арайч тас эмхтэй нэг ийм эрэгтэй хүн байт юм. Энэ бол ялчгүй эрүүл биш лээ гэсэн тийм төрөл бодол төрсөн. За тэнгүүд энэ дээр нэг юм гарч ирж байгаа нь одоо ингээд нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа. Одоо өөрөө чинь бол ингээд их нэртэй хүүхдэд ингээд нөхөр аав хүн шүү дээ. Тэнгүүд ингээд гэр бүлийн харилцаа ер нь одоо ингээд хэрхэн одоо ингээд одоо өөрөө чинь баг гэр бүл болоод 6 7 жил болт 18 он бол. Одоо 7 жил. Энэ 7 жилийн хугацаанд ингээд ер нь ямар шиг хүн байв. Ингээд их нэртэй болох юм ямар шиг хүн байв. За тэгээд дунд нэг хүүхдэд аав болоод ингээд явах юм ямар шиг хүн байв. Эхнээс нэрч юм. За тийм. Яг өөрөө л мэд. За жоохон товчхон эхнээс нэрч. За тийм. За 2015 оноос хойш би ерөнхийдөө гадаадаар ажилласан. Тэгээд 15 онд ингээд ажилд дуусаа 16 онд Туркид ажиллаж байхдаа нэг охинтой танилцж исэн. Тэгээд тохойд найзууд байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд жоохон хэлч муу байлаа тий. Тэгээд Украин охин байсан. Тэгээд түүнтэйгээ танилцаад ингээд ярилцаад гоё санаа нийлдэгтэй ингээд би энтэйгээ нэг гоё хэл бүр амар сайн ойлголцохгүй байгаа мөртлөө ингээд би энтэйгээ маазраад инээлдэж ингээд нэг вайб нийлээд байгаа. Тэгээд тохойд ингээд 6 сар яваад дуусчихсан шүү дээ. Би чинь тэгтээ тохойд зүгээр л бас ажилчин байсан. Тэгээд бүжгэрээ явдаг. Тэгээд тэр бас өөр ингээд Украинаас өөр групптэй ирсэн. Ингээд явж ирсэн. Тэгээд дараа жил нь би Солонгос явсан 2017 онд. За Солонгос одоо Flying гэдэг экстрем театрт ажилласан. Тэгээд тэнцээ бол жүжигчин
бүжигчийн хийсэн. Тэгээ ингээ ажиллаж исэн чинь нэг өдөр 0-д сууждаг байхгүй. Саагаар басна. Тэгээ суужсэн чинь Facebook хаа суужсэн чинь nearby ойрхон 20 метрийн зайтай. Одоо манай ихнэр тухайд одоо найз байгаа шүү дээ. Ирсэн байна гэлдэг тийм. Гайхаж шууд залгаж юм чинь. Хүү сайн уу найзаа цаанаа солонгостой уу гэсэн чинь тийм би ирсэн байна гэдэг. Би бас энд дэжтэй. Тэгээ уулзаад ерөнхийдөө ингээд солонгос гэхэд харчиж байгаа. Эхлээд Туркт нэг таарад. Тэгээ тийш уус ус руугаа салаа авчиж байгаа шүү дээ. Тэгэл хувь заяач юм шиг тэгээ 2 жилийн дараа ингээд хаас солонгос те буцаад ингээд ирж байгаа. Тэгээд ингээд 20 минутын зай таад. Би чинь тэгэл нэг солонгост бас монголчууд байсан л та. Гэхдээ тэр найз руугаа ингээд тэмүүлээд очиад. Тэгэл яванда дасаал хайртай болоо л те. Тэгээ солонгост ерөнхийдөө 6 сар баг хамт амьдэрсэн. Тэгээд тэр маань ингээд усан хоцсон дээр ажилладаг. Бүжигч хийдэг. Би болохоор театрт ажилладаг. Тэгээ 20 минутын зайтай. Тэгээ хэд нөгөө нэг сонирхол нэг ингээд мэрэгжил ойролцоо хүмүүс шүү дээ. Тий, бас хоёлоо бүжигч. Тэгэл тоглолтоо тараал шууд тэднийх автобустай л гүйж явж. Автобустай л явж байгаа. Тэгэл ачаал цагийг хамтдаа өнгөрөөл солонгост жийж яхад амар романтик юм хэлтэй. Тэгэл болцоол далэргээр ингээл хамт дугуунаал ингээл ер нь кино шиг байсан. Тэгээд би шууд шийдэл за энэ хүн л ерөнхийдөө миний эхнэр болох хүн байна. Ерөнхийдөө би ч бас өмнө ингээд өөрөө эхнэрийг төсөөлсөн маа шүү дээ. Иймэрхүү хүн байгаасаа. Тэгэл ялтчгүй халамжтай, хайртай, тэг бүх зүйл ингээд харж байгаа. Тэг би яг тухайд яваад Сингапур руу дахиад ажиллаар явсан байхгүй ажиллаар. Тэгээ Сингапурт ээж захта 3 сар болсон. Амар сансан бүх олон харилцаа гэдэг. Тэгээ буцаж ирээд ингээд хамтдаа Украин яваад. Ерөнхийдөө ингээд Украин яваад буцаж Монголд ирээд тэгээ Турк руу явж хамтдаа ажиллаад. Тэгээ Туркээсээ дахиж өөрсдийнхөө юм байгуул ингээд явсан. За тэгээд өөр улсын хүн байгаад ч юу те мэдээж 2-3 жилийн дараа хоёлаа хэрэлдэж эхэлсэн. Таарамжгүй зүйлүүд эхэлсэн. Манай хүн жирэмсэн болсон. Эмэгтэй хүн жирэмсэн болоод ямар өөрчлөгдсөйг анзаарсан тий. Тэгээд заримдаа бүр ингэж хэрэлдээд бүр ингэж амар уур үрээд салчмаар санагдчихсэн үе хүртэл байгаа. Гэхдээ ингэж уураад жоохон тайвшруулад эргэж эрүүл ухаанаар бодоод тий. За энэ үнийг би ингээд гуйцсан, надтай гэрлэгчгээ гуйцсан. Тэгээ одоо жирэмсэн ийм үед нь би ийм зам гаргаж болохгүй. Яаж ч утсан. Тэгээ эргэж ороод тэрж аваал тий. Хараа уучлаарай хэлэх байдаг гэсэн. Тэгээ ерөөхдөө бол хоёр улсын ялгаа бас гарч ирсэн. Соёлын ялгаа. Тэгээд одоо яг ингээд бодох нэ одоо өдний удаан тэгээ хоёр хүүхдийн ээж болсон, аав болсон. Тэгээд хамтдаа бизнесээ эхлээд ингээ явж байгаа. Туртаа бизнесээ ингээ явж. Өдний хүртэл яг ингээд хадгалсан ганц гол зүйл нь би нэг хүндлээсэн. Тийм. Дандаа би эндээ хүлээцтэй хандаж. Яг ууртаа үедээ уура бариад яг уура гарсны дараа эргээд яг зөв ярилцдаг тий. Тэгээ би нэг яг хүндлэл ер нь хайр ер нь хүндлэлээс эхэлдэг юм шиг санагдсан. Тэгээд эхнэр маань ууртай бол би зөөлөн байдаг ч юм уу тий. Би ууртай бол эхнэр маань зөөлөн байдаг ч юм уу тий. Тэгтээ яг ихэнхдээ би бол болд идэг, би уучлалт байдаг. Тий. Ерөөхдөө гэр бүлийн харилцаа одоо тиймэрхүү авч үлдэх гэвэл тий би нэг л хүндлэх нь хамгийн чухал юм болов гэж бодож байна. За тиймгүүд өөрөөсөө дурдлаа нөгөө нэг хэлний бэрхшээл, хэлний ялгаа гэдэг. Одоо шинэ ингээд янз янзын л үнсэх гарч байна. Одоо ингээд өөр улсын хүнтэй хэдийн ингээд ярилцаад ойлголцож байгаа ч гэсэн ингээд хэл амар ойлж санаа нэг бас нэг тийм сэтгэлд нэг өмөлдөн шүү дээ. Одоо гэдэг монгол хүнтэйгээ харилцах хэдийн 100% мэддэг байсан ч гэсэн ингээд гадаад хүнтэй харилцаад ингээд ойлголцох. Тухайн үед тэгээ ер нь яах вэ нэл. Уг нэг ярилцаад болцож байгаа юм шиг мөртлөө дотор нэг мүлддэггүй ингээд нэг. Одоо л тийм байхгүй. Гэж одоо л ямар ч тийм хэлний бэрхшээл. Одоо ч баг 10 жил болсон юм уу те. Танилцаад мэддэг болоод танилцаад найзаас эхлээд тийм. Тэгээд анх бол яг амар нэг гал халуунд уралдаа шатцсан. Тэгэл юу англиар хоорондоо ярьдаг гэсэн. Тэгээд англи хэлийг чистэ нэрээ. Багш магш сонирхгүй шүү дээ. Ерөөсөө л шууд транслейтер ашиглаад шууд өгнүүдээр ингээ өгчилж яриад шууд бичгтээ ингээл одоо нэг өгүүлбэрийг одоо
одоо юу гэдэг те 0-с эхэлж чад hi how are you гэдэг нь би анх бол бичиж чаддгүй байсан бол шууд монголоор юу байна да гэдгийг англиар транслейт hi how are you гэж гаргаж ирэнгүүтээ тэрийг өдөр болго явуулсараа тогтоогоол ерөөхдөө иймэрхүү байдлаар дараа нь болохоор өдөрт нэг 3 гэж ажилладаг. Яг тийм нэг одоо формд орцсон. Тэгээ англиар ерөөхдөө сайн ойлголцдог болоод за ер нь би хэрвээ нүнийг инхнэрээ болгож авах юм бол англи биш арай тухтай үүднээс арай сайн ойлголцсон үүднээс орос хэл сурах. Тэгээд ер нь орос хэл сурж эхэлсэн. Тэгээ одоо ер нь бол сураад нэг 4 жил болж байна. Гэхдээ ерөнхийдөө бол ямар ч тийм асуудалгүй. Тийм. Одоо ер нь өдөр тутмын харилцаа орос хэл дээр ихэд явах уу? Тийм. Бүх одоо харилцаа хүүхдүүдтэй хүртэл орсоор ярина. Тийм. За тэгэнгүүт нөгөө нэг юу яаж гадаад хүн гэдэг утгаараа нөгөө хоёр талын эцэг гэр бүл ямар шиг одоо анх хүлээж аваад яах ингээд юу Монгол залуу юу Украин ингээд тий хэр нээлттэй талаас бол амар гоо нээлттэй үл хийж авсан. Тий манай ихнэр гэр бүлийнхнээ танилцуулаад нэг хөвгчлөлтэй юм болсон. За би нөгөө Солонгосоос Украин руу билет авсан. Тэгээ ихнэр хамт аав гэжсэн чинь ажил нь дуусгалаагүй дахиад 14 хоног сумхаар болчих. Тэгээ ихнэр Солонгост үлдээд би төрүүлээд авах Украин руу ямар ч хэл байхгүй. 17 хоног англиар ярина. Эхнэрийн ээж нь бол англиар ярихгүй гэр бүлийнх нь бол. Тэгээ явуулсан ингээд бүр хав харанхуй ингээд явж байгаа юм. За Украин руу явж хахад нөө урилгатай хийж ордог. Виз үлдээ. Гэхдээ заавал урилгатай биш. Урилгаж яахгүй. Казахстан дээр гацаад тэгээ ерөнхийдөө хөвгөлж очиж байгаа. Бүр амар хэцүү очиж байгаа. Хаднуудтай уулзах гэдэг шүү дээ. Ирээд хаднууд. Тэгэл очиол аэропорт дээр очиол яасан чи хадам тасж байгаа байхгүй. Өстөд яг одоо юу гэх манай ихнэр амар ээжтэй адилхан баггүй. Яг ингээл ааны өрөөд ирж байгаа юм. Манай ихнэрийг ааны гэдэг. Шууд таньж байгаа юм чи. Таниалстай тэрч аваад үнсэлстэй нэрээ. За тавтай морил гэл. Тэгээ үүрийн 5 цагт ингээд гэрт ноцсон чи ингээд ширээ дүүрээ ингээд юм засцсан тэгээ. Тэгэлстэй нэр амар гоё хүлээж авсан юм. Тэгэл ихнэрийнхээ ээж мэж тэр нь амар их баярлдаг. Тэгээд байнгын дэмждэг тий. Байнгын ингээд бит хоёрыг хайрладаг. Хайраар дүүрэн байлгадаг тий. Тэгээд манай гэрийн зүгээс бол анх бол жоохон гайхаж ирсэн. Юу лээ гэл. Гэхдээ одоо л манай гэрийнхэн ч гэсэн эрэхтэй амар хүлийн зөвшөөрч жоох анхнаасаа л дуртай байсан. Их үгүй юу? Монгол хүнтэйгээ суум уу? Тийм байгаагүй. Хайртай бол тэгээд ямар ч хүн байсан хааж байсан яах вэ? Зүгээр штэ гэл тиймэрхүү байдлаар. Окей. За тэгэнгүүт одоо нөгөө хүүхдүүдтэйгээ орсоор ярьж байгаа гэдэг чинь штэ. Тэгэнгүүт хүүхдүүд нь юу? Паспорт нь одоо иргэншлэн гэсэн үг. Монгол паспорттай. Тэгээ Орос Украин паспорт. Хос. Тийм. Тэгэхээр чинь нэг гадаад паспорт нь тийм. Тэгээ төрсний гэрчлэг нь бас хоёр талтай байгаа. Тэгээ 16 хүрээд аль нэг иргэншлээ сонгох. Зөв. Тийм. Тэгээд кэлтэл дээр их тахгүй амар гоё. Яг гоо би бол одоо л Украин амар дайнтай байгаа шүү дээ. Бид хэд ч юм бас нэг дайнаар бас нэг шуугуулсан шүү дээ. Дайнд байж байгаад наашгаа ингээ гарч ирээ. Зөв. Тэгээд Украин бол одоо л ямар ч амар хүнд байдалд байгаа. Тэгээд би ч гэсэн ерөнхийдөө нэг Монголдоо ирж амьдрах бодолтой байгаа. Тэгээд хүүхдээс Монголд сургаад тийм ингээд одоо л ерөнхийдөө ичнээ орсоор ярьдаг ч гэсэн ингээд мэдээж аав нь Монгол тий. Ингээд байнгын бас Монгол үгнүүд ингээд яриад монголоор би одоо ингээд зүгээр ингээд орс ярьж байгаа дундуур ингээд монголоор андуур ярих ойлгоно мэдээж монголоор л амар сайн ойлгоно. Тэгээд манай баг хүүг гэхэд амар Монголд хайртай байнгын бичлэг морь хараал тий ингээд онгоц дээгүүр нисчихвэл хараал Монгол явъя гэлтэй. Тэгээд ерөнхийдөө бол Монголд ирж амьдрах бодолтой байгаа. Тэгээд хажуугаар нь Монголдоо ирээд заал бариад ч юм уу тий бүжгийг бүр илүү гоё хөгжүүлээд бүр илүү гоё болгохын төлөө ингээд ерөнхийдөө бодолтой байгаа. За тэнгууд нөгөө хүүхд төсгөхтэй ингээд аав болох хэцэг байх гэл одоо энэс гадна одоо нэг яригдах юм нь одоо нөгөө эх оронч үзлгээл хийж байгаа шүү дээ. Одоо ингээд одооны хүүхдүүд ч юу яадаг болчих бүгд Монгол хэлээсээ төрүүлээд англи сурдаг болчих. YouTube, TikTok бүгдийг үзээд тэнгууд ингээд нөгөө
тэр монгол хэлийг сурж штэ монгол одоо хүн гэдэг юугаа авч одоо гэдэг монгол уламжлал ёс заншил дээр авч үлдэх юм уу эсвэл монголоор ярихгүйсэн ч гэсэн тэр хүн ингээд нэг хүүхэд ямар нэгэн байдлаар ингээд тэр ёс уламжлалыг одоо авч үлдчих болох юм уу одоо гүха яг тэр одоо гэдэг их оронч байдал тэр уламжлал гэдэг зүйлийг одоо юунаас нь хараад за энэ хүн энэ хүүхэд гээд ингэж үссэн юм байна тэгж үссэн юм байна. Би бол яг өөрөө бол яг жинхэнэ хөдөө өссөн. Мал дээр те ингээд эмээ өвөндөө ингээд автагаа те ингээд морь унаад те жинхэнэ хань хариулаад адуун дийлэн дээр л юм өслөө штэ. Тэгээд Монголдо ер нь бол амар хайртай. Бүр бахархдаг. Одоогийн байдлаар жоох юм уналттай байгаа ч гэсэн ер нь амар гоё босно гэдэгт нь итгэж явдаг байнгын. Тэгээ одоо яг энэ байгаа бүжгийн төрөл дээр ч гэсэн би ингээд хамтдаа ингээд өөрийн чадхаараа нэмж чадах нэмрээ оруулаад ингээд хөсөл мөрөдөлтөд явж байгаа. Тэгээд хүүхдүүдийн тал дээр гэвэл мэдээж монгол хэл сургана. Тэгээд ерөөхдөө одоо орос хэл чинь төрүүлээс сурчвал амар давуу талтай. Одоо дэлхийн амар олон улс орос хэлээр ярьж байгаа. Тэгээд дундад Аз тий одоо Турк, Украин, Польш, тэгэл ингээл Беларусь ингээл биш тий Казахстан, Узбекистан, Туркменистан, Кыргызстан гэл тэгээ Орос чи ямар том блэ тий. Ерөнхийдөө ингээд даяарчлалаар ингээ харах юм бол орос хэл амар хэрэгтэй. Миний хүмүүс ямар ч гэсэн ингээд одоо л ингээд дэлхийд даяараа ингээл нэг юм шиг амьдарч байгаа шүү дээ. Ерөнхийдөө сошиал медиа. Тэгээд орос хэлийг бол ерөнхийдөө шууд орсоор хойлоо ярьж эхлэе. Хүүхдүүдээ эхлээд нэг хэлийг заа. Гэт хэлсэн. Тэгээд нэг хэлээр нь ярьж байгаа. Тэгээд удахгүй ямарчсан монгол хэлээ бас зааж сурган мэдээж Монголд ирж амьдрал сургуульд найз нөхдөдтэй болоод газ сурна те ингээд. Тэгээд ёс заншил одоо өв уламжлал гэж ярих юм бол аль аль нь бас хүндлээд аль аль нь гоё ингээд аваад яваасаа гэсэн бодолтой байдаг. Тий. Тэгээд хэл зайлшгүй хэрэгтэй. Хэлтэй ижиж тэр одоо өөрийнхөө улсын ёс заншлыг мэдээж илүү сайн судалж мэднэ. Дээрэс нь хэлээрээ ярьж иж тэр хүн илүү гоё байх. Илүү нэг за тэр хэд юу гэж тайлбарлах юм бэ? Чи одоо монголоор ярьдаг байж ижил чи өөрийгөө монгол хүн гэж мэдрээ шүү дээ. Оросоор ярьдаг болоод байлаа гэхэд би монгол хүн гэж хэлэхгүй шүү дээ. Одоо үгүй монголоор ярих одоо мэдрэмж юм уу те? Оросоор одоо үгүй ингээд орсоор ярих гэсэн нэг нэрээ өөр хүн болсон юм шиг мэдрэмж авдаг шүү дээ. Наад би бол тийм нэрээ нэг ярьж байгаа хэллэгийн одоо үгний сонголт ч юм нэрээ нь өөр байгаад байдаг. Миний ч гэсэн одоо их нэртэйгээ хичнээн орсоор ингээд ярьдаг ч гэсэн би яг өөрөө яг төрлөх үндснийхээ хэлээр ярихт бол ямар ч хэлээр илүү ойлголцсон тийм монголчууд ч одоо тэгэл хоорондоо ирчүүд бол зөвхөн хараалаар ирсээр гал ойлголцсон тийм ер нь тэр жишээний тийм орсоос тийм байдаг л тийм одоо 3 үгний нэг ч юм уу хараал хэлдэг тийм. За тэгэнгүүт эхнэр хэр монгол хэл сурж байна. За эхнэр бол нэг хэсэг нүцсэн. Яалтчгүй нэг монгол хэл чинь гадаадууд нэг сонсогддог. Тэгээ нэг ха энтер бол амар тод сонсогддог. Тэгээ эхнэр бол ерөнхийдөө нэг хэсэг бүр сошиалар ингээд англи, орс, монголоор ингээд орчуулгатай. Өөрийгөөс ингээд хөгжүүлэх гээд байгаа байхгүй. Нэг хэсэг үдсэн. Тэгээ яалтчгүй бас ажил ихтэй, хүүхдүүдтэй харах юутай ингээд завчлан жоохон баг. Гэхдээ яг бас цааш ер нь нэлээд ойлгодог болсон байлээ шүү. Өөр анзаарахгүй. Тэгсэн ч өөстөө нэр нөгөө Монгол дүгнэр чи ирээл бас зарим нь хэлэхүү. Ингээл би ингээл том өрөнд байж хат ч юм те хаалган төгшөөл их нэртэйгээ яриад байгаа ч юм. Би ч өөртөө сонсоод татчих. Ерөнхийдөө бол нэлээд сурж байгаа. Бүр яг ингэж шамтаж ингэж сурах байгаа ч гэсэн ерөнхийдөө бол угаасаа ингээл эргэн тойронд битүү монгол хүмүүс ерөнхийдөө бол нэлээд ойлгодог болсон. Тийм. Ер нь. За тэгэнгүүт одоо харилцаараа буцаад орё. Одоо жишээ нь ингээд их нэртэйгээ 15 он танилцаад 17 он ингээд яг одоо юу гэдэг тэр хүнээс ямар үйлс ч юм уу ямар тийм тэр хүн яг ямар байсан болохоор ингээд өөрөө ингээд энэ хүн миний ихнэр болох юм байна. Яг нэг ийм нэг мөчөөд юм шиг хэрэгтэй. Одоо шинэ сүүлд нэг юм яриад эмэгтэй хүн бол ингээд
өөрт таалагдсан үнтэйгээ суудаг. Эрэгтэй хүн болохоор өөр сонгож ингээд энэ хүнтэй би суун тий ингээд зөв цагтаа гарч ирээд гэсэн үнтэй би суун. Яг ямар ингээд тэр нөгөөл ч юм уу тэр нэг зүйл байсан бэ? Одоо ингээд харахад. За ер нь бол манай эхнэрийн хувьд гэвэл нэгдүгürt ямар ч гэсэн ингээл би харж байгаа шүү дээ. Тэгээ нэг ингээл хамтдаа ингээл цаг хугацаа өнгөрөөж байгаа. Яг тухайн үеийн мэдрэмж гэх юм бол амар хантай байсан. Яг ингээл найзуудтайгаа би ингээд цаг хугацаа өнгөрөөж байгаа юм шиг. Тэгээд бүр ингээд нөгөө найз байж байгаад бас үерхс даваадлаа юм болоо. Яг ингээд найз байж байгаад үерхсэн чинь одоо ингээд нэг охинтой ингээд үерхтэй шүү дээ. Тэгээд хүмүүс ингээд найраал ингээл үерхсний дараа ингээд бас нэг өөр мэдрэмж идэгтэй. Тэгвэл надад болохоор тийм байгаагүй. Найзлж байгаад үерхсэн. Мэдээж бас жоо ингээд ахиу мэдрэмж байгаа л да. Гэтэ яг ингээд найз хэвээрэл би нэг амар гоё хайрлал. Яг гоё байж байгаа дэр улам гоё болсон гэсэн. Тий, ер нь бол тий. Тэгээд өөрийн нэг юм нэг төсөөлөл байгаа шүү дээ. Ингээд байнга ингээл тэрэл халамжлал тий ингээл гаднаас ажлаа тараа ороод ирэнгүүт ингээд шууд ингээл тэрж аваад тий ингээл нэг халуун талан гэрийн уур амьсгал гэдэг шүү дээ гэр бүлийн. Яг л тийм зүйлийг бүрдүүлэхтэй тийм эмхтийг хайж исэн. Тэгээд ингээд зан характер явд ингээд сэргэлэн зөө тий ингээд дэвүүс тайлбарлах яг ингээд төсөөллөө яг гаргаж чаддгүй. Ямар ч гэсэн ингээд нэг төгс ихнэр одоо тий яг миний ард ингээд баттай зогсож чаддаг. Ар гэрийн маань баттай ингээд бүр найдвартай аваа явдаг. Санаа арагшаа таталтахгүй, санаа зовохгүй. Тий, миний төсөөлжсэн 100% ихнэр одоо байгаа штэ тий. Тэрийг бол баг 1000% хийдэг. Тий. Окей. Тэгээд ер нь бол ард талыг бүх зүйлийг амжуулдаг. Ер нь бол одоо 6-7 жил болол зарим хүмүүс одоо хөрцөн тий ингээд жоох ингээд яатсан гэж ярьдаг штэ. Миний хувьд болонгод бүр илүү ингээд жил ирэх тусам илүү бүр тэр үнийг амар хайрладаг. За тэгэнгүүт эхнэр талаас тийм байсан бол яг өөр одоо ингээд бодох нэг юу зөв ч юм уу яг ямар байсан болохоор бас тэр хүн ингээд зөвшөөрсөн юм. Тэг ингээд өөрөө чинь нөхөр болох зөвшөөрсөн юм. Тэг яг одоо яаж найр утаа одоо ингээд ямар шуухан байж байгаад ингээд хүний нөхөр болж байгаа. Яа тэр үтгээ тэгээд ямар ч гэсэн тэгэл тухайн үед чинь тэгэл өөрийнхөө чадвараар бүжиг мөжгөрөл ингээд гайхуулдаг байлаа. Тэгээд за тэгвэл хоёлаа ингээ одоо нэг сонсож байгаа дүүнэр байгаа шүү дээ. Ингээд өөрөөсөн өөрөөсөө дүү хүмүүст ажилладаг. Тэр залуучуудад хандаж эрэгтэй хүмүүст ялангуяа. Ер нь ингээрээ эмэгтэй хүмүүнийг ингэж хайрлаарай, ингэж халамжлаарай. Бас ингээд туулаад үссэн байж тээ. За дүүнэртэй ер нь хэд бол хэлэхэд өөрсдийн гэсэн эхлээд зоригтой болоорой, мөрөөдөлтэй болоорой. Тэгээд тэр мөрөөдлийг чинь яг ингээд хамтдаа нийлээд явах хүн байвал бүр илүү даваа талтай. Манай эхнэрийн хувьд гэвэл адилхан бүжигч. Тэгээ тэрнгээрээ маш даваа тал болсон. Хамтдаа ингээд нэг зорилготой явж болоод байгаа байхгүй тий. Тэрнээс бол нэг нь ингээд өөр зорилготой. Тэгээд нөгөөх нь өөр зорилготой бол бас хэцүү. Тэгсэн мөртлөө ингээд хоёр талтай хайртай байгаа. Гэхдээ яг бас одоо жишээ нь над шиг байнгын бүжигчинтэй таараад тахгүй. Тэнгүүт яг л хоорондоо маш сайн ярилцаад ч юм уу те нэг зорилготой болоод яг хамтдаа амьдрий гэсэн зорилготой бол хэрвээ эхнэртэй болохыг бодож ивэл эрэгтэй нэг зорилготой тэгээд нэг бүтэн болж ижил тэр хүмүүс хол явна. Тэгээд дөрөв хэлсэн шиг ерөнхийдөө хамгийн гол нь хүндлэл хайртай гэл ууралж гомдоодох нь нэгдүгээрт биш. Эхлээд ямар ч сан би нэг хүндлэх хэрэгтэй. Тэгээд хүндлэлээс чинь аз жаргал хайр бүгд үүснэ гэсэн. Тэгээд дүүнэртэй ерөнхийдөө хэлэхэд бол эмэгтэй хүнийг маш сайн хүндэлж байгаарай. Тийм эрэгтэй хүмүүс. Тэгээд одоо түрүүний тэр нөгөө нэг сошиалэр явсан тэр бол эзээч хүний нэг байх ёсгүй зүйл. Эмэгтэй хүн гэдэг чинь цаанаасаа тий эрэгтэй хүн шиг хүч чадалтай биш. Зодолдоо дайн тулаан хийгээд идэг биш тий. Эмэгтэй хүн гэдэг чинь цаанаасаа гоо үзэсгэлэнгээрээ тий ингээд явж идэх хүмүүс эрчүүд бол хүч чадалтай
альфа тий. Анхнаасаа ингээл ангөр үегээл ингээл явцсан хүмүүс. Тэгээд эмэгтэй хүмүүсийг бол маш хайрлаж байгаараа, хүндэлж байгаараа тий. Удамжаар явж байгаад ингээд хэцүү явж байгаа эмэгтэй хүн ч гэсэн тусалж байгаараа. Тэгээд энэ болгонд чарт ерөөсөө л хүндлэл байгаа. Хүн хоорондоо ярилцаа яваа. Тийм. Аз жаргал гэдэг чинь ерөөсөө л юм шүү дээ тий. Одоо хосуудын хувьд ч гэсэн альсгол одоо ингээ бит хоёр ингээ ярьж байгаа энэ ярианд ч гэсэн яг аз жаргал гэдэг чинь ерөөсөө л хоорондын харилцаж байгаа харьцаанаас үүснэ. Тэгэхээр хүн ерөөхдөө аз жаргалтай бол бүх юм амар гоёор харагдана. Тэгээд ерөөхдөө эмэгтэй хүнийг тий хайрлаарай, хүндлээрэй. Тэгээд эмэгтэйчүүднээс эрчүүдийг маш гоё хүндлээрэй. Эрчүүдийг хүндэлснээр эрчүүд нь эргүүлээд хүндэлнэ. Эмэгтэйчүүдийг хүндлэхээр эмэгтэйчүүд нь эргүүлээ хүндэлнэ тий. Хоёр талаа л. Тийм. Тэгээд Монголын нийгэм ч гэсэн эмэгтэйчүүд нь эрэгтэй хүмүүсийг бас яаж хүндлэх, хайрлах вэ гэдэг тал дээр бас бүгдээрээ биш л тий. Зарим нь бас ерөөхдөө амар байдаг суралцаасаа л гэсэн бодлоо. За энэ дээрээс нэг жоохон муухай асуулт асуух гэдэг үзье. Тэр сошиалар явсан хүн байгаа штэ. Яг өөр зөндөө биш байгаас ер нь жишээ нь байгаа штэ. Ингээд яалч бодтой амьдралтай. Тэнгүүд бид нар зөвхөн ингээд эрэгтэй хүнээс буруу хайх нь зөв. Одоо жишээ нь би зүгээр нэг таньдаг хүнтэй тэр талаар ярьж байгаад тэгвэл энэ эрэгтэйг нь бас сонсч үзье л дээ. Эрэгтэй нь юу гэж ярих юм те. Эмэгтэй нь яг үндэ муухай л дээ. Өөрөө ингэж маягилж байгаа ч юм өөрөө ингэж өдөж байгаа ч юм нэг тийм үйл гарсан байх ч үгүйсэхгүй юм дээ. Хажуунаас хараг болж мэдхгүй. Тэгэхээр миний асах гэдэг нь дандаа эрэгтэйгээс нь бурууг нь хайх нь зөв. Ингээд хохирогч болж байгаа нэмэгтэй нэг гарч ирээд шүү дээ. Ингэсэн нэг буруут нь өксөөсөө эрэгтэй нь болоод байдаг. Тийм, тэр тал дээр бас бодож үзэх хэрэгтэй л дээ. Нөгөө талаас нь дээ, нөгөө өнцгөөс нь. Гэтэ яг тэр одоо сошиалар явж байгаа өнцгөөс бол тэр бол яалтчгүй арай хитрхи тий. За тэр битсэн юм үнэхээр бас нөгөө талаас нь бодоход үнэн биш байлаа гэж бодъё. Яалтчгүй эрэгтэйгийнхэн зүв байлаа гэж бодъё. Ямар нэгэн байдлаар тийм үү. Тэгэхэд бол тэр ер нь харахад л тий нүд талтармаа тий. Тэр бол яаж ч юм байж болох байх гэж бодож байна. Чиний эрэгтэйгийнхэн зүв байсан ч гэсэн тий. Ямар нэгэн байдлаар одоо түлхээд ч юм уу тий. Одоо хоорондын маргалдаан байна шүү дээ тий. Тиймэрхүү зүйл төр бол яг бас тий ингээд ер нь бол гар өрөх тэгэл тий ер нь бол гар хүрэх бол яг шийдэл биш л тий. Гэхдээ тэр бол ялж утсан яг нэг миний дүгэлт зүгээр яг л зүгээр бүр ингэж тэр талаа ингэж амар бодоогүй л тий. Ингээд өнгөцгөө хараад угаас нэг удаа харахыг хүсэхгүй байгаа шүү дээ чинь тий. Яа ямар амар юм бэ ингээл өнгөрч байгаа шүү дээ тийм шеэрлэл тий. За юм ажиллахгүй энэ бол хүний яснаас гадшууд. Яаж ингэж эмхтөнийг тавлж байна гэсэн ингээл харал өнгөрч байгаа шүү дээ. Нэг өдөр ингээл бөөнөрө шураал баа ингээл мартаж өнгөрч байна. Цаашаага бүр ингээл за энэ эргэтэй зөв юм болов эмхтэйх нь буруу юм болоо гэж юусоо бодоагүй. Тийм. За тэнгүүд энэ ажлын шаардлагаар ингээд нөгөө нэг газруудаар явдаг одоо юу гэдэг ингээд нөгөө нэг төр орогнуулах байр ч юм уу ингээд төрүн цэцлэмжийн газар мазар гэх. Тэндгүүд тэнд бас эмэгтэйчүүд байхаас гадна эрэгтэйчүүд бас байдаг байхгүй юу? Одоо үгүй гэр бүлийн хүчирхээлээс болоод эрэгтэй нь ингээд байж дээ. Тэрийг ороод би бас анх удаа гайхаж л байсан. Хөө эрэгтэй хүн ч бас ингээд хүчирхээлд өртдөг юм тийм үү? Тэнгүүд ингээд Монголын нийгэмд одоо нэг юм одоо юу байгаа нь феминист үзэл гэж одоо Европ баруунаас орж иж байгаа үзлүүд байна шүү дээ. Ингээд янз бүрийн гадаад хэллэгтэй ёс заншилж үзэл бодлого те. Энэ феминистийн талаар ер нь одоо эмэгтэй нь ингээд нэг заавал ихтэйхэн дээр гарч иж ч юм уу доош нь дарж иж нэг дээшээ гачих гээд байгаа юм. Ер нь яг өөрөө нь Монголын нийгэмд нэг байхгүй болохоор анзаарахгүй юм байна. Гэтэ ер нь энэ талаар за ер нь за одоо үеийн ингээд ялангуяа одоо ингээд юм хөгжих хэрээр хүмүүс чинь бидэд байгаа хөгжиж технологид байгаа хөгжих хэрээр тэнгууд ингээд хүмүүсийн үзэл бодол мэдээлэл эмгтээчүүд ингээд харж байгаа ингээд ер нь ингээд нийлж байгаа л ихтэй жоохон ингээд доош нээчих гээл те энэ нэг юм ингээд байж лээ тийм ч юм уу хайж тийм ч юм уу те тэнгууд бас нөгөө талд нь болохоор ингээд эрэгтэй нэмэгтэй хүч хэрхэллээ ингээд эмгтээчүүдийн эрэгтэй эмгтэй хүмүүсийн харилцаа жоохон ингээд юун дээр ингээд алдаад байгаа шүү харилцаа л ерөнхийдөө тэгэл хүндлэл нь байхгүй болсон уу? Тийм, хүндлэл нь байхгүй болсон ч тэгээд ерөөхдөө одоо хувь хүн биш тий. Хувь хүнээс бие авч явж байгаа тэр үйлдэл биш тий. Одоо ингээл өөрөө тэнэгтэл ингээл өөрийгөө зэгэн чадахгүй, үгээрээ хэн чадахгүй, шууд бодолтой орсныг шууд ингээд шийтгэл тий. Ингээд идэх хүмүүс бол
одоо хамт олондоо ч юм уу те адлагдж эхэлнэ. Тэгээд хамт олондоо нэр хүндээ алдаж эхэлнэ. Тэгээд гэтээ тэр хүмүүс суралцдаг л та. Одоо над дээр ажиллаж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ те. Олон залуучууд хэлж байгаа те. Тэнгүүд яг тийм тохиолддог байхгүй. Одоо октод нь нээлж байгаа бас октодаа яадаг ч юм те. Бүл яваад ч те. Ирчүүд дунд харин баг байдаг тийм юм. Ирчүүд хоорондоо. Тий, хоорондоо. Тэгээд дээрэс нь бас ирчүүд бас октодаа ерөнхийдөө ингэж гадуурхах нь бас гайгүй харцсангүй. Тий. Тэнгүүд октод хоорондоо амар их тийм байдаг. Тэгээд октод ч нэг суугаад ярахаараас гэсэн ярьж. Гэтэ сүүлийн ирчүүд бас ерөнхийдөө тийм болсон. Амар хов ярьдаг болсон. Тэрнгээрээ кайф авдаг те яг эмхтэн хүмүүс шиг тийм болсон. Тэгээ яг манай тэр гэвэл миний яг ингээ гаднаас харж байгаа үнц гэвэл хэрвээ чи өөрийгөө ингээд гоё хөгжүүлээд гоё аваад явах юм бол хүн мэдээж чамайг ингээд муугар гоочлоод доош нь ингээд шалтгаан гарч ирэхгүй. Доош нь хийгээд авахгүй тий. Хэрвээ чи өөрөө зоригтой өөртөө ихтэй яг өөрийнхөө одоо зорьсон замаараа ингээд гоё явж ивэл чи эзээч хүнд адал болохгүй. Тий. Тэгээд эмгтэй дэрн ч гэсэн. Тийм. Тэгээд ер нь бол өөрийгөө хэрвээ хөгжүүлэх юм бол чи хүчтэй байна л гэж хэлээ да. Тэрнээс бол яг эмгтэй тал ингээд эрэгтэй тал нэмэгтэйгээс ингээд доош нэг ялгуурлангаад орохтой. Тэр тал дээр л яг сайн хэлж мэддэг. Ер нь ихтэй явж эмгтэйчүүд өөрсдөө солиод жоохон болоод байна. Өөртөө түлхэх нь эрэгтэйчүүдээс жоохон түлхэх нь. Яг бүгдээрээ биш л те. Одоо нэг комеди дэжс ярьж шин ингээ Шангирал дотор ингээ хөглөөнөөс ороолт ингээ кофего барь явждаг л нөхдөд үү. Тэнгүүд эмэгтэй хүний тэр нэг үешлэл байх шиг байна. Одоо насны эрэгтэй хүнээс байгаа шүү дээ. Ингээл 25 хүрэл 30 хүрэл 35 хүрэл тийм үү. Тэнгүүд яг өөрөө чинь өнцгөөс харахад тэр эмэгтэй хүн юу аль наснда одоо өөрөө зүгээр шүү ингээ эрэгтэй хүнээр харахад аль наснда ингээ хүнтэй үерхэх нөхөр ингээ эхнэр болох тэр юу байвал зүгээр юм болоо. За миний хувьд бол тэрийг юу нэг төлөвлөх ёстой юу? Үгүй хаа. Миний хувьд бол яг юм заяа. Мэдээж өсвөр нас байгаа тий. Өсвөр наснд яг өөрийгөө олох нас тий. 10 жил. Тий 10 жилдээ ингээд юм руу хөөрдөг штэ тий. Би ч гэсэн ингээл нэг рок сонсоол, нэг хипхоп сонсоол тий. Тэгэл нэг рок хувцалж үзээл, нэг хипхоп хувцалж үзээл. Ингээл явж исэн тэгээд яг өсвөр нас бол өөрийгөө олох, зорилгоо тодорхойлох. Тэгээд одоо нэг 18-аас 25, 23 нас ч юм уу 25 нас хүртэл ингээд би бол өөр төр ярьж байгаа юм. Би бол яг ингээд чөлөөтэй байсан. За хэвээ нэр том болчлаа тийм. Баруурч үлээ чөлөөтэй. Яг одоо ингээд бодохоор тэр нь амар зөв санагдсан. Ингээд залуу насыг ингээд яг ингээд туршиж үзье гэсэн зүйлсээ туршаад үзээд явсан. Мэдээж буруу зүйлс биш л те. Тэгээ нөө багасаас яг нүдэн дээр ингээд буруу амьдрал зөндөө харж исэн юм. Месси яг баг багт нэг тийм зөндөө л хэлээ шүү дээ. Тэнгүүд нэг юм ч хэцүү байлаа. Тэнгүүд яг одоо тэр залуу нас гэх юм ааш юу гэх юм. Ойр залуу юу л эдэр залуу гэдэг тийм насны үешлэг за. Одоо 18-аас хаваалал 25 хүртэл ч юм те ингээд тултал ерөнхийдөө бол өөрийгөө ингээд туршиж тосорж үзнэх юм одоо юу гэх юм. Тэгээ одоо 10 жилд авах ч юм уу те мөнгөгүй те цаг нэг те цаг зав нэг тэнгүүд хийх юм мэдхгүй ингээл тэнгүүд нас нь болоогүй те зорьцсон байдаг те амар сонирхсан байдаг. Тинейжернаас те тэнгүүд 18-аас хаваалал ерөнхийдөө ингээл ажилтаа болол гадаад руу гараад бүжгэрийн мөнгө болол эхэлж байгаа. Тэгэл ер нь үдсэндээ зөндөө те шоу зингээ тэгэл октодтой уулзах те гадаад октодтой ч уулзчихлаа. Тэгэл ингээл ер нь бол ингээл найзуудтайгаа амар гой цаг хугацаа өнгөрөөсөн. Одоо хорвоотод танилцсан яваад тийм шүү дээ. Яг үнэ хорвоотой амар их танилцсан. Тэгэл 25-аас хойш ингээл ерөнхийдөө сууж эхлэв. Шоуд ингээл амьдрал бодогдож эхэлж байгаа. За одоо би 25 хүртэл юу яа 50 талыг nëсэлчлээ. За одоо би чи яаж амьдрах вэ? Ямар хөсөл мөрөөдөлтэй лээ гэдэг. Тэгээ нөгөө багын мөрөөдлүүд орж ирж байгаа юм чи тээ. Гэтэ яг ингээд хороотой танилцж явах та ерөнхийдөө мэдээж мөрөөдлөө бодож байгаа л да. Тэгээд ерөнхийдөө бол жоохон ингээд
эхнэртэй болъё. Суурш одоо амьдралынхаа ингээд зорилго нүдэнд ингээд график одоо юу гэдэг те. Вижн ингээд ерөнхийн ингээд зураглал харагдаад эхэлж байгаа юм чи мөрөөдлийн амьдрал. Тэгэл тэр яг замаараа явсан да. Тэгээд яг найзуудтайгаа эзэж хахацыг хүсээгүй. Тэгээд юу байна яг би яавал яг найзууд маань иргэн тойронд гэр бүл маань хамтдаа. Тэгээд ингээд дуртай зүйлээр ажиллах бай гэдэг амар их бодсон. Тэгээд бодоо явж тэл ер нь бүтсэндээ тэгэл өдөр болгон битсэн хүсэл мөрөөдөл зорилгоо. Тэгэхээр одоо нэг эрэгтэй ч эмэгтэй ч ингээд нэг жоохон яардаг шүү дээ ингээд хүнтэй асуул хүүхд гараа. Одоо ялангуяа эмэгтэй хүмүүс жоохон яардаг юм шиг байна. Хүүхд гарах ч юм жимсэн энэ тэр. Эрэгтэй хүндэл дээр бол нас бол 25-аас хойш байх зүгээр үү? Одоо эцэг бол хаад болох. Тий, ер нь бол тэгж бодож чинь. Тэгээд миний яг хувьд гэвэл хүмүүс одоо ингэдэж шүү дээ нөгөө хүүхд гаргахад заавал байртай, гэртэй, бэлэн болсны дараа гаргана гэж ярьдаг шүү дээ. Миний хувьд бол тийм байгаагүй. Эхнэртэйгээ танилцаад яг ингээд хайраараа ингээд уусаа бурхан ингээд заасан хүүхд юм өгсөн. Тэгэл анхныхаа хүүхдийг шууд л гаргая л гэсэн. Тэгээд тохойд чинь ингээл ерөнхийдөө ингээл юу ч байгаагүй тий. Бизнес байгаагүй. Саяхан шүү дээ, саяхан. Дурж байгаагүй тий. 6 жилийн өмнө гэсэн үг. Тэгэл ямар ч гэсэн за гаргая хойлоо. Тэг ингээд гаргаал ерөнхийдөө хүүхд бол ерөөс надаас илүү мөнгө аваагүй тий. Өөртөө төрөхтөө л ингээл хүүхдийн мөнгө гээл тий. Тэр болгоны тэгэл хүүхдүүдэд зарцуулаа явах. Мэдээж илүү зарлаа л да. Гэтэ ерөөс тийм зардал юм шиг санагдаагүй. Хүмүүсийн тэр айгаад идэг хариуцлага тэр айц байгаагүй. Ингээл хамтдаа өсөөл хүүхдүүдтэй ингээл хамт ингээл сайхан ингээл явцсан. Тий. Тэгээ хоёр дахь хүүхд төрсөн ч гэсэн тэгэл ингээл зорилго маань байгаа. Тэгээд мэдгүй миний хувьд бол азтай сайн ихнэр те ар гэрийн маань ингээд яг ингээд гоё аваад ард асаалтаа танк шиг зогсож исэн. Би ар гэрлүүгээ санаа зовхгүй яг урд хajлаа зөвлөд ингээд эрсдэл гаргачих. Тэр бүлийнхэн талаа ингээд явсан байна. Тийм. Тэгээ одоо хүртэл яг тийм бид хоёр хамтдаа ихнэр манаас одоо яг бүжгээр ажиллаж эхэлж байгаа. Хүүхдүүд маань томорч байгаа. Тэгээд ер нь бол яг сайн ханаа яг ингээд зөв сонгоод тэгээд тэр хүнээ зөв сонгосон ч гэсэн хүндлэхгүй хэрэлдээд ингээд хэрэлдсэн ч зөв гэдэг үнцнийг мэдэхгүй хэрэлдсэн ч гэсэн эвлэрч чаддгүй яг ингээд урт удаан хугацаагаа амьдралаа төсөөлж чадахгүй нэг юм байнг ингэж бодох юм бол зийзэж тэр их нэрийг бий болгож чадахгүй байсан ч гэсэн ингээд гоё тэр чи ямар нэгэн хүндлэлээр чи одоо хичнээн чиний буруу байгаагүй ч гэсэн чи очиод уучлалт тийм зэрэгтэй. Яг гэвэл хоёрын амьдрал урт хугацаа хүлээж ийн. Тэгээд тийм аар сайхан зөвлөсийг тохойдоо хэрэлдээд уурсан ч гэсэн дараа нь уучлалтгүй тавьшраад эрүүл гоноор ярилцсан тийм зайтай тий. Тэгжиж яг энэ амьдралын одоо эхнэр нөхрийн одоо тэр харилцаа яг гой цаашаа үргэлжлэх юм болов. За тэгэнгүүт одоо нөгөө нэг юу яадаг да. Жирэмсэн эмэгтэй хүн жирэмсэн боллоо гэл тэ ингээл за 1 сар 2 сар 3 сар ингээл 9 10 сар хүртэл явна. За тэр жирэмсэн байх үеийн нэг ямар шохон байсан өөрт чинь ингээд за эхнэр ингээд жирэмсэн хүүхдээ лаблах гэдэг яана гэх. Ер нь яг тухайн цаг үед одоо ялангуяа ихний хүүхд дээр гэсэн үг шүү дээ. Ер нь хэр ингээд өөрийн зүгээс чадах зүйлсээ хийж юу яг яаж ингээд юу хийж хүүхд одоо дүү нартай ингээд туршлагаас олцох гэдэг шүү дээ. Ингэх ёстой шүү, ингэдэж шүү. Яг практик дээр. За яг практик дээр анх ингээл нэг тест байгаа шүү дээ. Тест хараад шок. Зүрх ингээл айр хурдан цоглол баярлаач чам айхаж чам юм шиг тий. Гинт амир хариуцлага болцсон юм шиг. Манай эхнэр ч гэсэн яг тийм ба. Тэнгүүд шууд л ер нь баярлах тал нь арай дав. Миний хувьд. Тэгээд амар баярлал эхнэрээ шууд тэрж авал тэр хүн чинь ч гэсэн жирэмсэн ах удаа ээж болоо тийм. Шууд тэрж авал за хараа. Би юунд ч битээ сараа зав. Хойлоо төрүүлнэ. Би бүх чатгаа чиний хэдлээ хийм. Битээ ягаараа. Битээ сараа заваараа. Тэгэл тэрэл амар ч тэрхэд. Шууд уйлал тэр ингээл тий хайртай итгээрэй гэл. Тэгэл ингээл жирэмсэн болол тэ эхний нэг 2 сар л явах тийм мэдгэдэггүй ингээл явж чинь. Гэвч нэг томрохгүй тий. Тэгэл ингээл жоохон 4-5 сар хэл ингээл томроол эхлэнтэй ингээл хүүхдийнхээ хүүс мэсийг мэдээл. Тэгэл баярлал.
Тэгээд Жон гидсэн томрол нэг эмхтэн хүн чинь тэгэл жоо ингээл суухад ч хэцүү те ингээл гутлаа өмсгөд ч хэцүү. Баригдмал болоод юмуд эхлэн штэ те. Тэгэл өөртөө стресстэй л өөрийнх нь би яана ингээл том болоод бүдүүрээл ингээл хэрэнгүүд тэр юм чи стресстэй л тэгэл жоох юм дээр ууралдаг болоод тэгэл яг ингээл жоо маргалсан л та тэр чин би бас миний хувьдаас анхных. Тэгээ яагаад гэн мэддэг. Ойлгоо. Одоо юу нэг бодох нэ ингээл уусаал ингээл ойлгож байгаа. Тэгээд зан характер өвчсөн өөрчлөгдөжсэн. Тэгтээ яг тухайд тэгэл эхнэрээ хайрлал ингээл асраал тэг ингээд тэгэл өнгөрсөндөө ээж нь бас хажууд нь байсан. Тэрүүгээр бас амар давуу тал болсон баг чинь тэгээд миний хувьд яг тухайд ингээд бүхэл чадгаараа ингээл тэг ингээл дэмжээл юм явсан тэгэл жишээ нь яг яаж дэмжих вэ? Яг гоо тэгэл одоо ингээл яад ингээл ботлыг өмсгөд өнгөлж өгөөл тэг ингээл баян хамттай аваад сэтгэл санаагаар баян дэмжээл тэгэл амьдралынхаа зорилгыг ярьж өгөөл тэгэл хүүхдэд төрөхөөр ингэн тэгнэ гэж аймагаа төлөвлөөл. Ерөнхийдөө тэгэл сэтгэл санаагаар нь илүү их дэмжсэн дээ. За тэгээд яг дэмжиж явж байгаа төрөх өдөр хэллээ. За тэр төрөх өдөр одоо хамт орсон ороогүй юу яасан бэ? Араагүй. Орё гэд төлөвлөсөн чинь манай яг төрөх юм за чи аль таарчаад хоолунд аваад буцаад ирэхэд Украинд байсан л дээ. Харьков. Тэгээд хоолунд аваад буцаад ирэхсэн чинь гэрлүүгээ очичоод бэйдсэн чи төрчихсөн. Арай би төрчлөө. Залгаад шууд ингээл нүд ингээл шууд ингээл нэлмсээр ингээл дээш харсан шиг ингээл нэлмс ингээл өвдгөн дээр ингээд туслаад байгаа юм чинь. Бүр хайрыгаа ингээд ихтрээ ингээд бүр амар бодоол. Яаж төвчээр гаргасан бол. Тэгэл хүүхдээ харна гэхээр бүр ингээл баярлалаа тавтал. Тиймэрхүү мөч бол амьдралд амар тод үлддэг. Ингээ өвдөг бүр ингээ орцоо. Чигээл баярын дэлнэ шүү дээ. Тэгээд хажуугаар нь ихнэрээ бас ингээд ямар мундаг юм бэ ихнэрээрээ бахарх тэр хүчтэй. Тэгэл хурдгаа ачих юмсан. Унтаж чадахгүй. Яг эмлэгтэй ингээд ирээд тэр хоёр гоо амарч байгаа. Тэгээ би болохоор ингээд гэрт хадам байжтай. Тэгээд унтаж чадахгүй шин ингээд. Тэгээ үүр зайтал юм бодоол ирээдүйг бодоол амьдралаа бодоол хүүхдээ далаар бодоол бүх юмаа төсөөлөл. Тэгэл амар ер нь бол амар том баяртай ч тийм. Хоёр хүүхдээр хамт төрөхт нь хамт байсан уу? Би хамт төрөхт нь хамт байсан уу? Ямар үгүй асуух гэдэг байна. Үзээ. Манай ихнэр өөрөө басж байгаа. Хүсээгүй. Тэр бас нөгөө нэг жоо эмэгтэй хүний одоо нөгөө insecure байдал гэдэг юм шүү. Одоо жоохон нэг өөрөөс ч ингэж жоо яадаг ч юм уу тийм. Яг ингээл эхний төрөлтөн дээр бол хараа би хамт орно шүү гэл. Би ч жоо ингээ гарнаас ч хатгаад ингээ хамт байна. Ганда гадаг шиг юм яриад шүү дээ. Чи айгуул ухаалтаа гэдэг аваа. Гүй юу гэж тэгдэв. Тэгээ урдсан наваа явуулсан. Тэгээд өөрөө төрчихсөн. За тэнгууд ингээд нэг хоёр хүүхэд гараал ирэнгүүт яг өмнө ярьжсэн ч л нөгөө нэг хариуцлага нэмэгдэнэ. Хажуугаан жоо айн. Хүмүүст ингээ урам зориг аваад байгаа юм шиг тийм үү. Тэр их олон сэтгэл хөдлөлийг ер нь тухайн үед яаж зохицуулж ялангуяа эхний хүүхдээр яаж зохицуулж байсан. За тэгэл ямар ч байсан хариуцлагын мэдрэмж амар орж ирж байгаа тий. Ингээл анхны хүүхдтэй заас тийм болчлоо. Тэгтэл тэр чи яг л амьдрал ингээ өрөндөөрөө өрнөж байгаа. Ямар ч хэсэн төлөвлөгөө боловсруулсан. За ингээд ямар ч хэсэн мөнгөтэй авах юм байна, бизнестэй авах юм байна. Тэгээд ингээд бүх юмаа ингээд төлөвлөж бодож байгаа, бичиж байгаа тий хоорондоо. Тэгээд яг л их юм бодож исэн ч гэсэн яг амьдрал ингээд шат дараалалаар үргэлжлээл, шүн сэрээл, мөнгөтэй аваал. Тэг яг ингээд зэрэг шиг болчихсон. Хүүхэд жоо гэл тэгэнгүүт ингээд шууд орноосоо ингээл твт гэх шиг юм босч ирээл шууд нүдэнээс төөхтэй авал ингээл тийм тэгээд би шүний ээлжинд ихнэр өдрөө ээлжинд тийм ингээл тэгэл хүүхд том болоод ерөөхдөө тэгэл гараас гараал 2 3 үрэл тэнгууд нөгөө дүнгийн төрсний дараа эмхтэй хүн бас нэг асууд бас нэг маргаанууд үүснэ дээ жижиг сажиг тэдгээр зүйлсийг тэгэл төрсний дараа тэгээд ямар ч байсан ингээл байн хамт хажууд нь ингээл яагаал тийм дэмжээл. Ер нь гайг байсан дөө. За тэгэхээр нь тэгэл гоё харилцаатай тэгэл инээлдэж хүрэлтэй л дээ. За тэнгууд одоо би нөгөө өөр бас сургуульд ажилладаг багшилтай нөгөө эцэгчүүдийн ойрхон ажилтдаг байхгүй. Тэнгууд ингээд ер нь
өөрөө ер нь одоо ингээд аав байх эцэг байх тал хоёр хүүхдийн хэрхэн сургаж хүмүүжүүлээд байна. Аавын одоо үгс байдаг да нэг тэр тал дээр ер нь аав байх хэрэг байна. Одоо хоёр эрэгтэй хүүхдээ жаас нэлийн хөдөлгөөнтэй л байгаа. Тийм. Аав байх чи ерөөхдөө бас тийм ингээд хүүхдүүдэд зааж сургах юм. Тийм ингээд Ах байхаас шал өөр зүйл тийм ах байхаас одоо хүүхд байх чинь бид нар ч юм бол ингээд ах их чинь хүүхдүүд юм хардаг байлаа шүү дээ. Тэгмээ өөрсдөө ингээд аав болоод эхлэнгүүд. Одоо тэр одоо хүүхэд одоо өөрийн хүүхдийг хайрлах тэр одоо хайр болол одоо юугаар ч сэлшгүй. Одоо ингээд бидний эмэгтэй эрэгтэй хүний хайр те ингээд ондоо те ингээд тэнгүүд ингээд найзынхаа хайрлах хайр ондоо те тэнгүүд хүүхдтэй хайрлах хайр гэдэг бол бүр одоо хязгаар гэдэг үгээр ч хязгаарлагдахгүй. Тэр бол бүр асар их хайр байдаг. Тэр жоо амт ингээд тэврээл үнсгэд ингээд дутаад байгаа юм шиг өшөө хайрламар санагдал. Тэгээд ерөнхийдөө бол аав болсон мэдрэмж бол амар гоё. Тэгээд хүүхдүүдэд хараад илүү урам зориг аваад эцээч юунд ч бууж өгөхгүй юм байна. Тэгээд илүү одоо өдөр болго илүү гоё аав болохын төлөө хичээж амьдэрдэг гэх юм уу. Тэгээд дээрэс нас дүүнэр байна. Дүүнэртэй үлгэр дуурайл, хүүхдүүдтэй үлгэр дуурайл. Тэгээд болохын төлөө ер нь арайч тэгж амар цэгнээд байдгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө үйл хөдлөл баг зэрэг ер нь ярьж хэлж байгаа тийм байдаг. За тэнгүүд одоо нэг хүүхдүүд мэдээж хүүхдүүд л сайн буруу зөрүү юм ярина хийн те алдна. Тэр үед энэ яаж арах хэмжээ авах вэ? Ямар байдлаар? Буруу зөрүү юм. Тэ. Одоо гэдэг амныг алдаг явж байгаа нэг юм өвдөлчлээ. Одоо бид юм аав шийдэнгүүд нөлөө цахалах махлах энүүхэнд байгаа шүү дээ. Тэдгээр нэг жижиг сажиг гэрт болж байгаа зүйлсийг мэдээж бас бүр болохгүй юм дээр нь загна. Жохон хатуухан хэлнэ. Манайх ч хоёул эрэхтэй. Ерөнхийдөө аль болох ингээд тайлбарлаад, ойлгуулад тэр хүүхдүүд чинь нөгөө нэг дөнгөж ингээл хорвоотой танилцж эхэлж байгаа. Хорвоотой танилцж байгаа. Ингээд одоо энэ миний ууж байгаа энэ кофег хажуугаар явж асгачлаа гэхэд бас бүр ингэж амар зод загнаад тахгүй. Аа хүү ингээд болгоомжтой яваа ингээд бити ингээд өсчээ те 50 бай гэдэг байдлаар ч юм те. Иргэдээ ингээд юу гэдэг нэг буруу юм хийлээ гэхэд эн чинь ингэчүүл ингэч тийм аа гэдэг байдлаар ойлгох тийм. Нэг бол заримдаа хатуу хэлнэ. Эн чинь болохгүй тодорхой хэлнэ. Тэгэх юм бол тэр хүүхд энэ болдго юм энэ болд юм гэдэг тэр ялгааг дөнгөж сурж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд нь аль болохгүй болно гэдгийг сайн хэлцдэг. За тэнгүүд одоо хүүхдүүд тийм байт юм байж. Тэнгүүд томчуудтай харилцахад ялангуяа залуучуудтай харилцахад одоо нөгөө нэг тулгамдж байгаа асуудал байгаа шүү дээ. Ажлаас гадна одоо найзуудтайгаа ч юм уу те. Одоо ер нь найзуудтайгаа ингээд ажлаас гадуур хэр цаг өнгөрүүлдэг одоо түрүү ярьсан шүү дээ. Нөгөө ажлын дараа гэдэг ингээд. Тэр ингээд ярьж байгаа хооронд юу нэг ямар яриа өрнөд. За бидний хувьд бол тэгэл одоо бол өмнө бол тэгэл эн тентгийн ингээл хавж базаал ингээд өстө нэрээ хавь фантэй ингээл байдаг гэсэн. Одоо л хөвчлөл уулзахаараа дандаа ажил. Ирээдүйн төлөвлөгөө найзуудаараа ингийн, найзуудаараа мөнгө олъё, найзуудаараа энэ зүйлийг өшөө илүү хөгжүүлье, аппарат хэрэгсэл авъя, тэ энэ зүйлийг илүү гоё ойлгохын төлөө ингээл тэ хаяада самтай хэдэн пив уудсан. Тэнгүүд яалтчгүй тэгэл бөөндөө ирээдүйн зорилгоо л ярьсан сууж байгаа юм чинь. Тэрнээс ингээд кайф аваад энийг ингээд гоё ойлгоё гэл тэнгүүд хоорондоо огшоол тэ. Тэгэл ерөнхийдөө Туркд чи бид эдийн орчин болол бас ерөнхийдөө хамт нэг газар байрладаг. Одоо би ингээд өнөөдөр энэ дэлхийн хаусанд амьдарч илаа гэхэд нэг хаусны цаамаа найзууд ч юм уу тийм. Ингээл алхаал очино. Тэгэл ерөнхийдөө найзуудаа цаг өнгөрөх амар дуртай. Найзд бол нэлээ одоо чухал байр суурь гэсэн. Аль болох найзуудтайгаа хамт өнгөрөөнө. Тэгээд мэдээж гэр бүлтэйгээ хамт байнга байна. Тэгээд ажиллаж байгаа ажилчтайгаа бас ингээл хавь фан байнга байна. Тэр нь гоё дөө миний амьдрал тийм. Тэгээд найзуудтайгаа цаг хугацаа өнгөрөхөд маш гоё. Одоо тэр олон хүмүүсийг ингээ ахалж байгаа. Хүн болгон капитан. Тийм хүн болгон өөр асуудалтай над дээр нь. Өнөөдөр нэг өглөөний хүн ирэл заахаа ингэдэг вэ? Ингэчлээ тэгшлээ тий. Ингээл хүн болго өөр асуудалтай. Тэр болгон ингээл зохицуулж байгаа ч гэсэн хүний тэр нөгөө стрессийг өөр төр авч байгаа юм. Тэгэл ингээл бүр толгой ингээд өндих завгүй стресстэй байдаг шин. Тэгээд мэдээж тэр ажлын доллар сэтгэл судлаач тэр очиж чадахгүй тий. Тэнгүүд найзууд яг
эмчилдэг Үнэгүй. Үнэгүй тий. Найз яг эмчилдэг байна тэрийг тий. За тэнгууд сая ярьж байгаа ажлын дундуур инээд тэгээд одоо мэдээж бизнес хийж байгаа одоо ингээл шоу ахал чинь хэдэн 10 хүн ингээл ажиллуулж байна. Тэнгууд тэр хүмүүсээс ирэх ч юм уу ингээл ажлын хамтгачтаас ирэхний дарамжхал хүлээлт гэж байна шүү дээ. Одоо энэ панда гэдэг хүнээс ийм хүлээж ингэж гэдэг. Тэр хүлээлтийг ер нь юу гэдэг дарамжхалт гэж хүлээж авдгүй эсвэл ингээд ийм нэг урагшлах мотивац маягаар ер нь хандлага нь ямар шуухан байдгүй. За энэ ажлыг панда хийгэрээ. Тэнгууд чаднаа гэд яг өсвөлж ингээд жоохон явс гэсэн бэ. Хамт одоо манай артистуудаас уу цаад компаниас уу? Ер нь айлал. Ерөнхийд нь харахад гэр бүлээс ч байсан байж болно тийм үү? За ер нь тэгэл шууд л зохицуулахыг л боддог аль болох. Урдад таарсан асуудлыг шууд за яа шийдлээ хагаал яаж зохицуулах вэ? Газ зохицуулчвал би илүү амар гэдэг. Тэгээ шууд урдад таарсан асуудлыг газ зохицуулахын тулд шийдлээ олвол тэгээ зохицуулаад явчихдаг. Тэгээд тэр нь хэн тусалж чадхаар тэрийг одоо асууж дуудаал дэмжлэг аваад гэл золчдаг. Ерөнхийдөө асуудлуудыг шийдэл явдаг да. За ер нь тэгэхээр хандлага гайгүй эрэгтэл рүү гасан үү? Тий эрэгтэл та. Яг мэдээж бүр толгоо хутраад одоо бүр бүр тийх үе зөндөөлдөө. Гэтэ хажууд дэмжих, өргөөд босгох хүмүүс зөндөө найз нөхөд ах дүүнэр ингээ те одоо ингээл байгаа учраас ах дүүнэр гэдэг нь одоо нөгөө нэг ажлын одоо хор ах дүүнэр тэдэр чинь ингээл амар хайртай надад би тэдэртэй ч гэсэн хайртай ингээл өргөөл босгодог доо ер нь тийм бүр борчуурн дээр ингээд компаниас дөнгөж гараад ингээд анхны шоу гологдсон те амар их зэрэг гаргаад ингээд зүтгэцэн залуучуудыг авчирсан байдаг. Тэгээ бүр өвдгөөд ирлээд одоо ингэ гараад ирлээд ингэ ойлаа суужсэн ч удаа. Тэгэл амт олон ингээл босгоол ирнэ. Ер нь хаач аль ч газар хамт олон бол энэ биш их чухал юм шиг байна тийм үү. Яг нөгөө нэг зорилгоор нэгтдсэн. Тэгээ би ингээд ийм зөвлөр хөтлөж байгаа шүү залуусаа гэдэг ингээд бүх юмаа ингээд яатсан тий. Ойлгомжтой, ойлголцоход амархан. Тий. Тэгээд яг ингээд тэр хүмүүсийг загинж ингэж босс шиг байх хичээдгүү. Тэр ингээ гоё найзандаа тэгтээ ажлынхаа шаардлагыг тавьчихдаг. Чиглүүлгийг нөхчдөг чи юм хийх хэрэгтэй. Тэгж явдаг болохоор бас манайдаас илүү надад хайртай юм болов уу? Дэмждэм болов уу гэж боддоо шүү дээ. Зөв. За тэгэнгүүт ер нь одоо сэтгэл зүйн талаар, эртний хүний сэтгэл зүйн талаар бол ярих гэдэг үзэл. Ер нь хэр их юм боддгоо. Ингээд ер нь ургуулсан бодохтой ингээл унтахаас өмнө хүн ингээл орой боддог хэвтэй шүү дээ. Амар бод. За тэр бодлууд ер нь хэр сөрөг вэ, хэр эерэг вэ? Яагаад тэр их бодлууд орж ирээд вэ? Сөрөг бодлоод байна, эерэг бодлоод байна. Эерэг бодлууд нь яг орой унтахад ингээл уцаа тавьчихвал ингээл нүдэ амар бодлоод ер нь орж ирдэг шүү болгонд. Минийх болохоор дандаа ирээдүйн бодлоод байдаг. Эерэг бодлоод. Өнгөрсөн биш. Яг өмнө нь бол би тэр үнд тэгэлцэн омдсон баг та тий. Яг би яг одоо ер нь ийм болсон. Өмнө нь бол тэгэл ингээ хаяа авчдаг гэсэн. Одоо хүн гомдоохон амьд дург болсон. Одоо нэг тэр ажиллаж байгаа артист нэг 17 настай хүүхэд юм тий. Энэ жоох юм юу боддгийг гэж болно шүү дээ тий. Нүд би ингээ жоох ингээ хатуу гэлээд хаяадаас ингээ тийм байж шүү дээ. Нэг юм бодлого үйл чинь тий. Нэг юм бодлого үйл чинь тэнгуү тэр хүнд амар хүн тусч байгаа. Нэг бол заримдаа олон хүний өмнө шууд ингээд хатуулцдаг. Тэнгуү яг тухайн үед жоохон ууртай жаад жоохон тайвшраад газ штэ тэр чинь ингээл нэг юм бодохгүй хэлээл тайвшраал за тэр хүнд арай хатуу хандчих. Тэгээ нүг гомдоос хүний яг тэр үед нь халуун дээр нь шууд ингээд буцаагаад залруулад тайлбарлаад уучлах үед уучлахгүйгээд ингээд явчихдаг. Тэнгүүт тэр нөө сөрөг бодол орой унтахт чинь чи ингээл өдөр тэр хүнийг гомдоодсон да. Альсгүй тэр хүн намайг юу гэж бодсон бол. Тийм бодол ерөөсөй байхгүй. Тэгэл ерөнхийдөө бол сөрөг бодол гэдгээс илүү эргэн их байдаг. За би нэг юм хийндэ. Одоо найзтайгаа энэ цагийг ингэж өнгөрөндөө энэ дээр ингэж ажиллана да. Ингэж ч гоё амьдран да. Ингэж ч энэ хүмүүсийг гоё өдөртөн да. Тэ? Энэ хүмүүстэй ингэж ярив. Маргааш ийм зориг тавь. Тэ? Зөндөөл хийх юм байна да. Одоо нэр юм. Бараг л хоногийн 24 цаг багтаад ирнэ гэдэг шиг тий. Тэгэл амар хийх юм байна. Одоо ингээд манай хамт олон ингээд зунаас гоё контентууд
үйлдвэрлэе гэсэн бодолтой байна. Өшөө салбарлая гэсэн бодолтой байна. Даанч Монголын нөгөө нэг бүжгийн одоо нөгөө нэг хүрээлэл хүн дутаад байгаа тий. Тэгээ одоо чадвартай хүмүүс дутж जैन. Чадвартай гэдэг нь одоо нөгөө акробат үсэрч яриад арай мэрэгжлийн төлөв бий болж тий. Тэгээ одоо үзүүштэй зүйлүүд байгаа шүү дээ. Бүжгэлж байгаа л тав гэж бүжгэлж байгаа л дундуур нэгийг шидэх ч юм уу нэг аян дээр тий. Тийм их юмнууд дутж байгаа. Тэгтээ яг бэлдэн, чадна, болгоно тий гэсэн зорилготой байгаа. За тэнгууд ер нь сэтгэл зүг ингээ хэр юм одоо яг минь мэдээж хийж байгаа ажилтай холбоотой учраас харцангуй гайгүй ш магадгүй. Стресс багтай ажил шүү дээ. Харцангуй одоо дуртай юм хийж байгаа болохоор. Ер нь гэтээ яг мэдээж унах үе байна. Тэр үед ингээ сэтгэл зүгөө ингээд яг өөрийнхөө зүгээс шүү. Бусдаас хамааралгүй яг хэрхэн ингээ барьж чаддаг юм. За хинэ ингээд ингээ шүү. Яг стресс багтаач биш л тий. Мэдээж байгаа ш та. Ер нь ажлуудын яг нэг харьцуулж авахгүй. Хүнд хэлбэрүүд болохоор нөө хүнтэй ажиллах. Одоо жишээ нь ингээл явдаг чинь урдгаа хийгээл офис ажил хийгээл ингээл явж байгаа хүмүүс чинь харьцангуй нөгөө нэг яг тэр ажилд анхаарлаа хандвал тэгмэд хүнтэй ажиллаж чинь нөгөө нэг тэр хүнтэйгээр хамаараа тэр хүнээс хамаараа тэгмэд яг мэдээж амар их стрессэд орж ирнэ л дээ. Тэгээ түрүүний нэг хэлбэр нь яг найзуудтай гоё суугаад ярилцах тий. Альсгүй бол тэгэл ерөнхийдөө ганцаараа тунгаах тий. Нэг бол өөр юм хийх. Альсгүй бол тэр стресстэй байгаа асуудлаа газ шийдвэрлэх маягаар л тэрнээс бол яг ингээл сэтгэл судлаач дээр очих йогаар хичээл одоо юу гэдэг нь тийм бол байх. Одоо ингээд үед Монгол ах нарын нэг юу байд одоо нэг хэсэг юу байлаа шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг дугуй байдаг те ингээд нэг гэртээ нэг асуудал болсон гэсэн чинь чимээгүй байдаг. Тэгсэн мөртлөө ингээд нэг бааранд хэдэн цагаар очиж суугаад ганцаараа угаа суудаг ч юм те. Энэ зүйлс одоо нөгөө эртөө ингээд нөгөө гадагшаага ингэж нэг мэдрэмжүүдээ илэрхийлэхдээ бодож байгаа зүйлсээ илэрхийлэх. Ер нь өөрөө хэр ингэж илэрхийлдэг. Мэдээж тийм байгаа. Ганцаараа нэг пи угаа суугаад байж тээ. Байгаа тийм. Байх ёстой ч юм шиг тийм үү. Тийм. Одоо тэр чинь миний хувьд гэвэл нэг амар нөгөө нэг бодлоо зэгцлэх тий. Одоо ингээл стресст ч яваал энэ тэнд олон хүмүүстэй ярилцаал ингээл эрдэн шиг ингээл ажил амжуулаад ингээл яваад идэв. Тэнгүүд за ирээдүйн зорилго яг одоо юу бодож байгаа? Одоо юу хийх гээд байгаа гэдгийг мартчихдаг хөөх. Стресснээс болоод. Тэг ингээл илүү тушаалт юм хийгээл яваад идэг тий. Тэнгүүд хаяадаас ингээл ганцаараа санаа ингээл лаз пив уугаал санаалдаа сууншдаг тий. Тэгэл ингээл дэвд бичдэг ч юм уу те. Бодлоо зэгцлэх. Бодлоо ер нь зэгцэлсний дараа ер нь стресс багтаа байдаг та. Энэ бол тий. Нөгөө стресс ч ер нь асуудлаас л болж үүсэж байгаа шүү дээ тий. Асуудлаа шийдэж чадахгүй санаа зовж ингэж дотроо зовж явсаар бол стресс нүр амар толчдаг тий. Тэнгүүд миний хувьд бол ерөнхийдөө бас хаяа ганц нэг юм уугаад ингээд бодоод бүх юм эргцүүлж бодоод өнгөрснөө бодоод ирээдүгөө бодоод ингээд суух үйл байгаа. Тийм хаяа бол амар тусал. Тэр нь бас байх ёстой юм шиг те. Яг тэглээгээд нэг амар байнга тгээс суугаад авах гэж боддог болж байгаа тийм. Өөртөө цаг өнгөрүүлэх юм. За тэнгууд мэдээж одоо ирээдүйд бодож байгаа зүйлс чинь ингээл ерөөд ингээл Onyx ч юм уу Panda ингээд шоу Монгол Ази гэдэг явж байгаа. Тэнгууд ер нь өөрт ингээд бодож байгаа ч юм уу гэр бүлтэй ингээд нэг хүслийн чагсаалт гэж хүнд нэг байдаг шүү дээ. Bucket list. Инээсээ нэг зөв ганц хоёр ингээд ерөөд нь хэлж өгье гэвэл тэр жилийн дараа нэг нэмэрхүү мэдээж одоо хүсэл бол дуусахгүй тийм шунал барагдахгүй. Мэдээж за одоо хамгийн ихний зорж байгаа ажил гэвэл маа Туркийн ажилчин болохоор зөвхөн 106 сар байдаг. Тэгээ үлдсэн 6 сард нь ерөөхдөө ажилгүй байждаг. Одоо энэ жилээс өвлийн ажил гээд 100-ийнхаа цалингаас жоохон бага. Гэхдээ өвлөн ажил бага. Тэгээ жоохон бага цалинтай ингээд ажиллаж байгаа. Гэхдээ ерөөхдөө бол дэжгүй ажил багтай тэнцээ байр хоол өдрийн 3 бол амьдрах байр тэгээд даатгал тий ажил руу явах унаа гэл бүх юм хэрэглийн онгоцны тийз гэл бүх юм даагастай ингээд төлөөстэй байдаг болохоор ер нь бол юм санаа зовхгүй өөрийгөө хөгжүүлээл залуучууд болол тэгэл урд хажлаа гэл ингээл байж байгаа. Тэгээд ажиллаж гэж барыг ажил биш тоглолтоо хийгээл гэдэг мэдээж хариуцлага байгаа. Тий бүжиглээл ингээд дуустдаг. Тэгээд миний хүсэл одоо зорж байгаа зорилго гэх юм бол өвөл одоо Европ руу ч юм уу Ази орн руу ч юм уу одоо манай бүжигчид 106 сартаа мөнгө төгрөгөө хураагаад ингээд ажил дууслаа шууд үргэлжлүүлээд одоо өвлийн
одоо нэг Christmas show ч юм уу гадаад арай өндөр орлоготой. Тэгээ ерөөд бол өвөл зөнгө бол бүжигчтэй илүү хөгжүүлээд урт хугацаанд тасралтгүй байдлаар ингээд гэдэг бодолтой. Тэгээд яг Монголд ирээд бас төлөвлөсөн зүйлүүд байна. Эрдэнэт одоо заал өрөө гэсэн бодолтой. Тэр заалаа болохоор спорт юу ийм циркийн юу заал шүү. Одоо тийм нэлээд том одоо том бүр том юм яриад байна тийм. Заал гэх юм уу. Тэгээд тэр дотор болох нөө скейт парк хийгээд скейтборд брейкдэнс хоёрчсан олимпиад орсон. Тэг яг жоохон филдж шиглэлээ тийм. Гэтэ яг тэр зүйлийг илүү хөгжүүлэхин төлөө тэг эрдэнэтээс эхлэе. Хүүхдүүдтэй төрөлхөөсаа тэг. Тэр дотор MC тэг дуу бичлэгийн студиудтэй. Одоо хипхоп стрит калчрыг одоо яг тэр утгаар нь хөгжүүлээ, жинхэнэ утгаар нь хөгжүүлээ. Тэгээд сар болгон хүүхдүүд сургалтынхаа хүүхдүүдийг эцэгт нь тоглолт маягаар үзүүлээ те тайлан маягаар. Тэргээд ингэ дотроо бүжгийн заалтай, дуу бичлэгийн студиудтэй, графит одоо тийм байнгын зургаас үлж идэг те. Тэгээ ингээд паркур зөөлөн матрастай заалтай хүүхдүүд төрөлдсөн бүр нэг юм нэг стрит гэдэг зүйл байгаа. Тэгээ мэдээж тэрэнд бол санхүү бацсан тасны амар хэрэгтэй. Тэгээд эрдэнтийнхээ одоо захиргаа холбоотой ч юм ярилцаад ийм зүйлийг дэмжих үгүй юу гэдэг юм бас тэр тал дээр бас ярилцах хэрэгтэй. Мэдээж би бол өөрөөсөө тэр марахгүй шүү дээ. Өөрийн хугацаанд бол боломж. За тэгвэл ажил тийм байд юм ш. Тэгвэл гэр бүл одоо бах тий хүүхдүүдтэй ер нь. За хүүхдүүд том хүүхд мэдээ сургуульд орох гэж байгаа. Тэгээд гэрийн даалгавар гэдэг зүйлтэй л нүүр тулхан байгаад баггүй. Одоо сургуульд 1-р ангиас эхлээд орох гэж байгаа. Тэгээд уул нь бодсон зөндөлтэй. Гэхдээ яг Туркд оруулчих гэхлээр яг миний төрлөх нутаг биш болохоор бас жоохон асуудалтай. Украинд оруулчих гэхээр Украин одоо дайна. Тэнгүүд яг Монголдоо ирээд Монголдоо ерөнхийдөө суурьч амьдраад хүүхдүүд ингээд сургууль цэцэрлэгт нөгөөд. Тэгээ ингээд зуны амралтанд болон зундаа ажил руу орчдөг. Өвөлдөө Монголдоо ч юм уу жижиг бизнес эрхлээд ч юм уу тий. Тэгээ ерөнхийд нэг ингээд амьдрах бодолтой байгаа. Тэрээс яаж хөрөх нь эхнэр энэ тал дээр хүүхдүүд одоо Монгол сургах гэдэг нөгөө нэг хүүтнээс бол айж байгаа манай хөр тий. Тэр ойлгомжтой хаа. Гэтэ яг ингээл ер нь болно дөө. Бас Украинд байсан гайг болох тийм. Гэтэ яг эхнэр бол яг дэмжиж байгаа. Мэдээж ингээд одоо бол та хоёрын хүсэл зорилгын хам хүүхдийн боловсрол чухал болчиход байна шүү дээ. Тийм. Яг бас аль болох тав тухтай амьдралыг сонгоно. Гэтэ яг Монголд ирээд амьдраад ингээ юм хөгжүүлээд явах нь илүү хэрэгтэй. Хэрэгтэй гэхээс илүү одоо юу гэдэг Монгол улстай амьдарч байгаа хүн чинь бас шал ондоо шүү дээ. Зөндөө давуу талтай. Тийм. Ерхийдээ тийм. За мэдээж хүүхдүүд маань бас нөгөө аав нь Монгол учраас Монгол соёл, өв соёл, хэл гэлтүр ярьсан шүү дээ. Тийм мэдээж сурах шаардлагатай. Одоо яг цаг нь ирж байгаа л гэсэн. За хоёулаа ерөнхийдөө ярилцсаг дуусчихсан. Тэгэхээр яг энэс сайн нэг гинт асуулт орчихсон. Одоо нөгөө нэг гэр бүлийн нөгөө нэг одоо хувийн орон зай гэдэг зүйл байгаа даа ш техник нөхрийн ч юм уу те. Одоо шинэ ингээл хамт унд чинь хамт уснаа чинь хамт хоолоо идэж чинь. Тэгсэн мөртөө нэг утас гэдэг зүйл нэг байна. Тэгээд чи миний утсанд хүрлээ гэдэг. Ингээд бүх юмыг хамт хийж нэг утсанд нь хүрсний төлөө ингээд нэг маргалдах үе байдаг. Иймэрхүү асуудал чинь одоо хувийн орон зай хэр та хоёр ингэж байр ингээд. За битүүрийн хувьд бол одоо жишээ нь танаа ихнэр өөрөө чинь утасны код мэдэх үү? Мэднэ. Зөрүүлээд би ясна мэдэн за. Тэр үеийн давцсан одоо нэг тийж нууж хаадаг юм байхгүй. Тэгээд чи яг өмнө нууж хаадаг байсан юм шиг ярьж байгаа шүү. Яг гэхдээ анх бол ингээл би юунаас нуух юм бэ те. Тэр хүн намайг яс бүтэн иччих ч юм уу санаа зовх юм биш үү? Бүтэн мэдхгүй би бас тэр үнийг бүтэн мэдхгүй. Тэгээд эцэнд нь бол мэдээж хүрэхгүй. Тэгээд үерхээ явж явах ч гэсэн ерөнхийдөө ингээд эхний хэдэн жил бол ингээл би үндэ муц юм шалгах тийм тохиолдол ер нь нэх гарахгүй. Гэтэ яг одоо бол нэх тэгж утсан дээр хийн тэгээ яагаад юм дон санаа зовлт байхгүй юм бол тий нэх нэр одоо тэр залуутай ингээд ерөөс тийм бодол ерөөс төрдгүү. Инстаграмаар хэн бичсэн юм чинь хэн зүрх тааж байгаа юм бол тий ер нь бол нэг тийм санаа зовх байдаг тий. Уцаарч та тий хувийн орон зай гэдэг зүйл
тэгж нэг боддгоо. Гэтэ яг мэдээж минийх тэр өндөр ингээд дэлгүүрээс тий би хүүхдүүд харъя. Альсгүй л би ингээд интернетээ асууя. Гэдэг зүйл байдаг. Гэтэ яг мэдээж хоорондоо маргалдах зүйлүүд зөндөө тэрэн дээр жинглээ тэглээ. Гэтэ яг тэгэл амьдрал юм байна тэрийг шийдээл явж юм да. Одоо сая ярьсан шүү дээ нэг виз өгөх гэдэг юм байдаг шүү дээ. Гэр бүл хосуудын орно гарахгүй чи яах гэдэг юм. Энэ тал дээр ер нь яаж та ойлголцдог одоо? Сая хүмүүс хэллээ шүү дээ. Тэгэл ер нь их асууж барьдгүй дээ. Виз авъя гэхгүй гэдэг гал өгсөн үү те. Тэгэл гарах үедээ тэгэл гарчдаг. Гэтэ ерөнхийдөө л Монголын та хэдэ ингээд ойлголт байгаа шүү дээ. Бар саваар гарах нэг жоохон пабаар гарах те. Альскол юу гэдэг чинь. Манай тэнд чинь тийм байхгүй. Гараал шууд гэрийнхээ гадаа найзуудтайгаа суучна. Хийж байгаа зүйлс нь ойлгомжтой. Хинтэй байгаа ойлгомжтой. Тэгээд бид хэд чинь нөгөө нэг бөөндөө ингээд орой болгон чанга хөгжмөн дээр ажиллаж байгаа. Чанга хөгжмөний ард бүжиглж байгаа. Тэнгүүд нэг яг миний хувьд л баар орох нэг сонирхол ер нь болцсондоо ер нь. Яг Орос үе байсан байгаа л да. Тэгэхээр энэ нөгөө юу л ихтгэлцэл байгаа баах тийм үү? Яг мэдээж ихнэр хойрох үе байна. Харин чи өнөөдөр ингэхгүй гэх зүйлүүд зөндөө. Сөрөх үе бас байна. Мэдээж байна. Тэгэл аль болох тэгэл зохицуулаад явна да. Тэ. Тэгэл 8 цант оруулаад. Окей. Тэгэл ихнэрээ тэгэл ярилцсан болоо. Ихнэр бас зөрүүлэх үе байна. Тийм байна. Одоо нөгөө нэг сарын тэмдэг ч юм уу тэтгэл зүйлсээс болоо бас нэг янз бүр байх юм даа. Тэгэл ер нь тэгэл ерөөдөө зохицуулаад тэгэл хэрэлдэхүүдээ хэрэлдээл сайдхүүдээ сайдаал ингээл ер нь амьдарч байна да. За тэгэнгүүт одоо ингээд эргээд харангууд ер нь яг өөрийн чинь одоо өнгөрсөн тулсан амьдралаас ингээд харж байгаа. Аль цаг үед яг ямар шийдвэр гаргасан одоогийн нэг банда гэдэг хүнийг ер нь ингээд бий болгоход хамгийн одоо хүчин зүйл одоо том хүчин зүйл нөлөөлөл болсон юм байна. Тэгээ ямар шийдвэр ч юм те. Яг одоогийн байдлаар би яг ингэж хэлсэн л да 2016 оноос 17 он шилж яг тэр хугацаанд Турк руу найзуудтайгаа явах гэжсэн. Тэгээд ингээд шалгаруулалт болоод нэг шалгаруулалт болсон л та. Солонгос руу ингээд театр руу хүмүүс шалгаруулж авч байна. Оролцож манайх тэндэг ахгүй залгаад би бөөндө очсон. Яг хамтлагаар явж байгаа шүү дээ. Жигтэн нэгэн зэрэгтэй нэгэн зүрхний андууд. Нэгэн үеийн ингээд бүр багаас ингээд найзч хүмүүс. Тэгээ ингээд явж байгаа. За найзуудаа зүгээр хэдүүл явцсан өөртөө сориод үзье. Хинж тэнцсэн явахгүй сте гэдэг. Яасаж байгаа. Салахгүй сте бай хамтаа. Үргэлж хамтдаа гэдэг. Тэр ч угаас ингээд цалин мөнгөний өндөр те солонгосын хүмүүс тохойд чинь ингээд бүгдээрээ л зарж байгаа солонгос руу гарч байгаа. Үзчих юмсан тэр оны. Тэгээ ингээд очиж шалгуултанд орсон чинь яг тохойд би асуусан чинь юу явчаад ирлгүй байдیں۔ Явчаад ирчээд юм үдчихэд тэнцэнэ эргээд хамтлагаа бүгдийг татдаг штэ. Гэдэг юм яриад өнгөрч байгаа тохойд. Тэгээ очисон чинь яг нөгөө би асуусан чинь би тэнцсэн штэ. За. Яг тохойд нэг 70 малун орж илүү жишээ акробат үсэрдэг бий бооёдаг гэж үжиглдэг тиймэрхүү хүмүүс авч байгаа. Тэгсэн чи би яг тэнцсэн штэ. Тэгээд тэр мэдрэмж ямар болт юм уу гэж бодчихсон чи манайд ч за явчаад тэр чанс шүү. Тэгээ манай Турк руу явжсэн. Би анх удаа олон жилийн дараа хамтлагаас салаа явжсэн. Тэгээд найз нөхдөд амар их санаж исэн. Тэгээд тэр ажилд бас солонгос менежер, солонгос найруулагчтай харьцахад хэцүү байсан. Гэхдээ бас Монгол залуучууд тэнд байсан болохоор тэгээ сэтгэлээр дэмжээл явжсэн. Би энийг хайрлал тий. Би энд амар төшигтэй шүү дээ. Яг үүндээ хүмүүс яриад байдаг шүү дээ. Гадаад монголчуудтай харьцах хэрэггүй нэтрийг л гэдэг шүү дээ. Яг цагаад болохоор монгол хүн л тусалдаг байхгүй яг үүндээ. Тэгэхээр ерөөхдөө бол явах солонгос руу тэнцээд явах шийдвэр. Тий, тэнцэнээс ер нь бол амар их зүйл сурсан. Ер нь ингээд тоглолтыг яаж хийдэг, ареал тий тоглолтын одоо зохион байгуулалт. Тэгээ араас нь Сингапур руу явсан. Тэнцээс олон өөр найруулагчд. Би ч бас тийч ингээл ер нь ингээл юм сурах зорилгоор ингээл яваад байгаа шүү дээ. Залуу насны нэг юм. Тий. Тэгэл ингээл одоо солонгос хүмүүс зарим нь жоох хэлгүй байсан. Тэгээд хамт ажиллажсэн. Тэнгүүд би англи одоо тэр Ирланд найруулагч юм хэлэнгүүд би англиар ойлгоод монголоор монгол ахгүй хэлэн би солонгос хэлгүй. Тэнгүүд
тэр солонгос хэлтэй Монгол солонгос хэлтэй иймэрхүү байдлаар ажиллаж ирсэн. Тэр мөрөөс ингээл дурсамжтэй тэгэл тэр найруулагчдаас бас ингээд ярьж байгаа яриа ажиллаж байгаа ажлаас ингээд амар их зүйл сураад байгаа юм чинь. Тэгэл ер нь ингээл өөр газруудаар ингээл очиж тоглол ихсэн. Тэгэл за тэгээ солонгосын бас хамгийн гол юм нь нэг нэртэйгээ танилцсан. Дахиад уулзсан ирээд уулзсан. Тэгэхээр ерөөхдөө тэр мөч ерөөхдөө бол миний амьдралын дуургийн эргэлтийн нүд нээсэндээ юм бол тийм. Тэгээд за энэ чи ерөөсөө л амар гоо тийм хязгааргүй сэтгэлгээ хязгааргүй боломж байна. Боломж мөрөөдөл зорилго юм байна. Тэгэл ер нь том зорилгууд тавиал яг тэр зорилгоор л ажилласан да. Тийм. За тэнгууд мэдээж бүх зүйл гоё дардан байгаагүй бах ингээд одоо өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хэрвээ өөрт чинь ингээд зөв боломж ингээд нэг удаа нэг зүйл өнгөрсөн болох нэг зүйл боломжийг өөрчлөх гэвэл юу гэдэг нь чухал биш. Өөрчлөхгүй юу? За өөрчлөх зүйл гэвлөө боломж өөрчлөн гэсэн тий. Яг зөв ямар нэгэн болсон үйл явдал ч юм уу тэрийг өөрчлөх боломж өөрчлөх ширх боломж байна. Өөрчлөхгүй нөрөө чинь шийдвэр. Яг энэ жагаа юу л та нэг дип хариулт гэх юм уу? Одоо автаал болсон да. Яг нэг авигаа өнгөрөхөд одоо сүүлийн үгийн ч юм уу сонсч чадаагүй. Тэрэнд одоо хүртэл амар харамсч явдаг. Яг тухайн үед магийн бүлийнх нэг аавыг ер нь биеийн муудсан байсан. Гэхдээ ер нь гайгүй байсан. Имлэгт очсон. Тэгээ имлэгт ингээ явчихсан. Тэгээд би ингээд үлдэх гээд автгаа үлдэх гээд тэгээ гэрийнх нь яг нэг хоримд авахцаад манай их чиний хорим. Тэгээд ингээд бүгдээрээ бас тийш явах хэрэгтэй. Тухайд аав бас гайгуух шүү дээ. Ерөнхийдөө ингээд алхаад ингээд 0 орой зүгээр л. Тэг яг нөгөө чихрийн шишин гэдэг өвчин ч бас тий. Тэгээд бэжсэн чинь аав намайг аав хөө яв очиод гоё юм хүм мэдээд ингээд гоё хүмүүстэй ингээд байж байгаад баярлж байгаад хүрээ тэр аав нь гайгүй гэд. Тэг ингээд явчихгүй би. Тэг ингээд гараагүй жахтал амар бүдэрч унсан байхгүй. Эзээч би тэгж бүдэрч унж байгаагүй. Тэгэл юу ч бодохгүй хувцаа ингээл гүгэл машин цугаал ингээл хөдөө яваад гисэн. Тэгэл ингээл гэрийнхэн лөө залгаад бас сүлжээ муу газар. Тэг гэрийнхэн лөө залгаал имлгээс амуудаад байна. Тэгээ буцаал аль болох ингээл гэрийнхэн маань бүгдээр ингээл хурдлал. Яаж мэдхүдэ те. Тэр ингээл муутчин гэж те. Тэгэл аль болох хурднаараа явал очсон. Гүгэл очсон чинь яалтчгүй тэгэл амжаагүй. Тэгэл юу ч хэлэх бол юу хэлэх байсан болоо юу ч хэлэх байсан болоо гэдэг л одоо хүртэл амар их боддог. За тэрэн дээр би зөв нэг комент хийгээд үзье. Би нэг кино үзчихсэн. Тэрэн дээр бас нэг иймэрхүү одоо аав нас бардаг ч юм уу зүйл болж ирсэн. Одоо кино л доо нуран сайхан нэг кино утгаараа. Тэрэн дээр зөв нэг одоо ингээ өөрөө их бодож чинь гэж шүү дээ. Юу ч хэлэх байсан бол гэдэг. Тэрэн дээр зөв нэг амар энгийнээр харуулсан нэг зүйл нь одоо үүдийн аав ч өмнө хэлдэг байсан үг дууш нэг тогтмол хэлдэг хинээ ингэж тэгэж ингээрээ тэгэр гэдэг. Тийм хөө үгсэл магадгүй тэр хүн хэлэх байсан баг. Тэнэс ч нэг амар тийм ухаантай ч юм уу. Нэг тийм зүйлс хэлэхгүй хас мөр зүйл байна. За тэгвэл өөрт чинь ингээд ямар нэгэн супер хүч. Одоо ингээд Супермен одоо DC ч юм уу Marvel ч юм уу ямар нэгэн хүч ингээд өөрт чинь нэг өдрийн турш ингээд боломж байна. Ямар хүчтэй болоод юу ийгээд яагаад тэр хүчээ сонгох вэ? За миний хувьд ямар ч тач нийсч мис ялгуул ихэхгүй. За ямар ч хэсэн супер хүч гэвэл нэг заавал тийм нэг юм физикал хүч халбахгүй шүү дээ. Тий би яг юу яах дуртай л та. Нөгөө нэг амьтанд амар хайртай. Тэгээд хүнд бас амар туслахыг хичээдэг. Ер нь амар тийм нэг зөөлөн ч юм уу тий. Манайс нэр ингээл аалз малз явж шоргоолз моргоолз явж хат ингээл халангуут нь цаанаасаа ингээл нөгөөтэй ингээл бити алаач гэл тэгдэг тий. Бүгд мэддэг. Тэгэл албаар нөгөөд чи харж байгаа л намайг гарч байгаа л ингээл аллах ч юм уу тий. Тэгж үүддэг тэгэл байдаг тий. Тэгээд ер нь бол одоо юу гэдэг супер хүч гэх юм бол тэр зовж байгаа тий амар хэцүү хүнд байдалтай байгаа болгоныг мэдээд гой туслах тийм л хүчтэй болох юм. Одоо бүгдийг нэгдгийх ч гэдэг юм тий. Ер нь бол хүмүүсийн төсөөлөл бол бурхан шүү дээ тий. Бурханд ингээл хүмүүс ингээл залбирал бүгдийг ингээл тусч дэмжилдэг тий. Одоо жишээ нь ингээл утсаараа ингээл Instagram гоч ах ч юм ингээл нэг залбир нохоо ингээл байж хат амар хэцүү болцоход хүмүүс ингээл туслаад идэв шүү дээ.
Тиймэрхүү хүмүүс харангуут шууд шеэрлээл комент хийгээл амар гой дэмжихийг гэсэн. Ер нь бол бүх хэцүү байгаа зовлон арилгадаг тийм хүчтэй ч юм уу болох юм да ер нь л. Сая одоо жишээ нь өсвөр одоо илээд ингээ гал гараад одоо ч яаж тэнгууд бичлэг явж исэн нөгөө ингээд зөндөмшлэг явж исэн нөгөө ингээд амттыг аварч байгаа, туулайг аварч байгаа, нохойг аварч байгаа. Тэг яг уу тий ер нь тий амтан тал дээрс жоохон бийсэн жоохон зүйл талтай ингээд жоохон ингээд сул тал гэх юм уу та. Тийм юм байдаг. За ерөөхдөө ингээд бид ялцах хэрэгтэй. Ерөөхдөө дуусчин. Тэгээд одоо сүүлд одоо нөө зориг гэдэг хүн байсан шүү дээ одоо. Зориг. Тэр хүний хэлжсэн нөгөө Монгол хүнээс саруулах ухаанд итгэдэг гэдэг. Би Монгол хүнээс саруулах ухаанд итгэдэг. Энэ тал дээр ер нь өөрөө хэр итгэдэг вэ? Би бас адилхан. Тий, тэр нь бол би яалтчгүй Монгол хүмүүстэй амар их итгэдэг. Одоо тэгэл үнцрэг гэх юм уу? Тэнгүүд яалтчгүй ингээд аль ч улсад очисон Монгол хүний тэр сэтгэж байгаа сэтгэмж нөгөө нэг ямар нэг асуудал дээр маш хурдан маневр хийж чаддаг. Хасан зохицох. Монголчлох гэдэг шүү дээ. Ер нь ямарваа юмыг ингээд монголчлоод хийчдэг тий. Тэр бол бүр төгс бүр тэр бол монголчуудын хамгийн давуу тал. Тэгээ нөгөө нэг альва ямиг гадаадууд гэх юм бол заавал энийг тойрчиж заавал ингэх ёстой юм. Монголчууд энийг арай товч замаар тэгээ баталгаатай замаар шиг ингээд шийдчих юм байдаг те. Тэнгүүд гүйлэх ухаан тий. Тэнгүүд одоо турк гэхэд бол турк монгол хэлтэй юм байл зү sorry. Гэхдээ миний доторх мэдрэмж үзээ. Жох юм удаан тий ингээд ярингуут бүр ингэж амар их тайлбарлаж ийж ойлгодог ч юм уу тий. Тэгээ юу гэдэг. Тэнгүүд монгол хүнд ерөөхдөө бол ингээл ер нь ингээл нийгмийг харж байгаа турк нийгмийг гэтээ амар хөгжилтэй улстай. Гэтэл тэр бол одоо хүний нөгөө нэг хүч чадал олон хүний тэгжл бий бодож байгаа өөрөө одоо үүднээс. Тэгмэд хэрвээ монголчууд амар олоолаа алах юм бол шал өөр байх байхаа гэж боддоо шүү. Тэгээд одоо 3 сая мөртлөө ингээл бас л ер нь гайваар салбар хичээгээл болоо л шүү дээ баг багаар. Дэлхийн мундаг салбарт тэргүүлсэн зөндөө залуучууд байгаа тий. Би бас тэгэл амхандаа бас тийшээ бас зөвлөж явж байгаа. Нууцхан мөрөөдөл байгаа тий. Салбартаа бас ингэ тэргүүлээд явах мөрөөдөл байгаа. Тэгээд ер нь монгол хүний тэр саруулганд бол амар итгэдэг. Ялтчгүй IQ өндөртэй сэтгэн бодох тэр одоо ингээл хүнийг нь харахад ингээл мэддэг шүү дээ. Тэгээд яг ингээ сайн гоё тайлбарлаж чадахгүй. Гэхдээ ер нь бол монголчууд амар мундаг хүмүүс. Тэгээд улам багаар сайжрал яваал шүү дээ тий. Яг го болждгүй зүйлс зөндөл байгаа шүү дээ. Одоо ингээд цанхаар хаагчсан утаа бол бас базар. Тэгээ одоо утааг одоо бид хоёр энэ дээрээ шийдэж чадахгүй ч гэсэн өөрсдөө хүрээлт ч юм уу те өөртөө шүү дээ шүү их ингээд багаар ингээд болох юм да те. Тэгээ дээрэс нь нэг юм хэлээ. За одоо ингээд жил болгон ганц ирэх үе байдаг, ирэхгүй байдаг. Тэгээд ингээд эдэн жилийн дараа ч юм уу нэг жилийн дараа ч юм уу ирэхэд ер нь гудамжаар явж байгаа хүмүүс амар гоё соёлдсон байна. Тэгээд ингээд л би энтэй харьцаж байгаа харьцаа нь хүртэл өөр болсон байна тий. Өмнө нь бол ингээд хаалга онголгоод өгт баярлаа гэх хүмүүс ховор исэн бол одоо ингээд зөндөө болсон байна. Тэгээд гудамжаар явж хат ингээд нус цэрэг төвгөл явдаг гэсэн. Тэр хүмүүс нь багассан байна. Тэгээд ерөөхдөө бол амар гоё хөгжиж байгаа юм л харагдаж байна. Тэгээд залуучууд бүр амар гоё хэлний мэдлэгтэй гадагшаа ингээд өөрийгөө тэлсэн тий бүгдээ л гадаад очиод ирцэн ингээл хил устай тий юм үзчнүүд тайлах тий ерхэд бол айгүй гоё болж ийн гэж бодож шít ер нь залуучууд амар гоё тийм илүү нээлттэй соёлтой болж ийн гэж бодож шít тэгж л дүнж за тэгээд ерөөхдөө ярилцах юу дуусчин тэгээд тэр өөрөөс ч асуух асуулт над руу байвал асууж болно асуухгүй л хэлэх гэдэг ингээд дуусгата. Яг миний бас анхны подкаст л та тэгээд өөрч оролцуулсанд амар их баярлалаа. Тэгээд хүмүүст жоох нэг хэрэгтэй юм ярихаас илүү өөрийнхөө нэг бодлыг ярьчлаа. Зүгээр. Тэгээд ер нь бол цаашдаас ингээд бид хэд бас юм ирэх контент бэлтээ гэсэн бодолтойгоо. Тэгээд илүү нэг өөрсдийнхөө ажлыг танилцуулах маягтай. Тийм юм бэлтэж байгаа. Тэгээд тэрэн дээр ер нь хэрэгтэй юм аа яриад
бас явнаа. Тий. За анхны подкаст болохоор яг ингээл асуултанд нэг өөр хүн хариулал явуулчлаа тий. Тэгээд ер нь бол подкаст аяга гоё байна. Гоё ингэж хүнийг нээж ингэж гоё ярьж чадчихээн. Тэгээд илүү амжилт хүсье. Тэгээд асуултын үед гэвэл одоо ер нь энэ подкаст ер нь ямар зорилготой яваа вэ? Одоо ингээд явсаар хагаад эцсийн одоо ер нь яг юунд хүрэх вэ? За эцсийн гэхээр бас амар холынхл. Гэхдээ яг хуу миний нөгөө түрүүн хоёлоо ярьж эхлэхээс өмнө ярьжсэн шүү дээ нөгөө нэг ягаад ингээд сис 1 сис 2 гэж явсан юм тэр. Нэгт би ингээд ерөнхийдөө ингээ хүрээл багтаа байсан. Одоо 23 онд би ч ярьлаа шүү дээ 5 6 жилийн дараа. Тэнгүүд ингээ хүрээл багтаа ингээ ярилцах хүмүүс байх. Юу ярихаа мэдэхгүй хүмүүст Монгол хүмүүстэй ингээ дунд нь ерөөс нэг ч ирж очаагүй. Тэгээд за хүмүүстэй ярилцч үзье гэдэг. Тэгээд хүмүүстэй одоо ингээс өөрөө хэлж шүү дээ ингээ өөрийнхөө хүмүүст хэрэгтэйхээс ил өөр хүсэл бодлыг яллаа гэдэг. Гэтэ ингээ би тэрийн ярианаас одоо ингээ авч үзэх юм бол ингээ гэр бүлийн харилцааг ойлоо ингээ хангалттай ярьц учраас одоо өөрөө чинь сонсож байгаа дүүнэр хүүхдүүд одоо ах юм аав хайх юм гэдэг шиг гэр бүлийн харилцааг авч болж байна. Аав баг эцэг их баг талаар ярьлаа те ингээд за тэгээд тэр хамт олныг яаж удирдах үүдэх зүйлийг бас ингээд зөндөө ялгаж гэдэг юм. Ингээд яг хүнд ингээд тийм амар олон хүн сонсдог яадаг тийм амар хандлагатай подкаст биш ч гэсэн ингээд нэг 100 хүн сонсоод 100-аас нэг 20 30 нь ингээд энэ хүн чинь ийм үзэл бодолтой юм байна те. Баг ч гэсэн ингээд ерөөхдөө ингээд тодорхой хүрээлт хүрхийг хүсэж байгаа юм. Тэгээд бас заримдаа ч санаа зовж шүү дээ. Ингээд миний одоо ингээд цаг 30 цаг 40 минут ярьсан хүн ингээд бас өөрийнхөө цагийг хумслан баримаас сонсож байгаа хэрэгтэй юм ярьж өгөхгүй бол болохгүй ч тийм үү те. Тэгээд айлгуулах тэрэл дээр хичээдэг. Тэгээд эцсийн зорилго одоо юу гэдэг ингээд магадгүй нэг 5 10 жилийн дараа ингээд яг одоо би энэ подкаст дэлхийд хэрүүдээр өршүүлэхийг мэдэхгүй л байна л та. Гэтэ яг ингээд хүмүүс ороод ярилцаал нэг чиг дуусчих юм байна байхгүй мэдж байгаа. Угаас хүн нөгөө нэг хийж төгсөхгүй сайд одоо ханахгүй чадахгүй шунал багтахгүй гэдэг шиг. Тийм болохоор ингээд аль болох олон хүмүүс оролцуулаад явахыг хичээнэ. Чад хүртэл явна да. Тэгээ ямар ч энэ хийлээгээ над нэг тийм одоо санхүү гөвдөж байгаа нэг тийм юу байхгүй. Гэтэ би зөрүүлээд ингээд өөртөө чи ингээд цаг одоо ингээд ойлоор цаг 40 минут ярьсан байна. Тэг чи ингээд цаг 40 минут ярилцаад ингээд зөндөө зүйлс ингээд мэдж чадчихгүй. Тийм би одоо шинэ тийм одоо би шинэ ингээд өөрөө одоо их нэртэй болоогүй хүүхдтэй болоогүй. Гэтэ ингээд бас тодорхой хэмжээний мэдээлэл авчиж байгаа байхгүй. Эртүүн талаасаа шүү дээ. Одоо би ингээд ааваасаа сонсч чадахгүй ч махаасаа сонсч одоо ингээд жоо айш тустай юм биднээс ч ингээд ярих нэг сонирхол авахгүй шүү дээ. Тэнгүүд яг ингээд өөрөөс ах хүнтэй ингээд ярилцаж ингээд тодорхой хэмжээнд би ингээд өөрөө туршлага хөндлөж байгаа байхгүй. Тэр нь илүү над хэрэгтэй үлдэцтэй зүйл байхгүй тийм. За намайг өрж оролцуулахад хамгийн одоо том төвчин зүйл ер нь юу вэ? Яг юуг нь онцлж юм бэ? Онцлсан зүйл хэм бол ерөөсөө юу? Яг өөрөө чинь хийж байгаа зүйл. Одоо жишээ нь аль болох би тэгдэ одоо ингээд энд чинь ингээд 20 гаруй хүн орчлоо 20 эпизод 20 хүн гэдэг чинь бас яг үндэ чанга биш надад тийм үндэ. Тэгмээ тэр 20 хүн орж байгаас баг ихэнх нь ингээд бүгдээр ингээд өөр салбарын хүмүүс. Одоо ингээд сэтгэл зүйч орсон байна, багш хүн орсон байна, спортын хүн орсон байна, урлагийн хүн орсон байна ч гэдэг янз. Тэгмээ өөрөө чи ингээд удамжны стрит бүжиг ингээд урлаг соёл гэдэг зүйлийг ингээд тодорхой хэмжээнд өөрөө хэмжээний ингээд урт хугацаанд ингээд аваа явж байгаа. Энд чи ингээд амжилттай яваад энэ хүн чадаад байгаа болохоор яаж ингэж чадаад юм ч гэдэг юм үү те. Энэ талаас нэг өөрөө чиг салбар мэрэгжил гэдэг утгаар нь сонгож авсан да. Тэгээ мэдээж нөгөө одоо нуул хүлээд одоо гадаад нэртэй ч юм уу те хүүхдтэй бол тэр харилцааг яаж зохицуулж хийж гэдэг юм үү. Тэр үед сонирхолтой байгаа шүү дээ. Тийм болохоор оролцсон. За стек баярлаа. За тэгээ ямар ч сан одоо нөгөө хүний бусдаа өгжүүл хамгийн үнэт зүйл бол мэдээ цаг хугацаа гэдэг хүний амьдралын цаг хугацаа гэдэг бол маш үнэтэй зүйл. Тэгээд өөрийнхөө амьдралын цагаас ингээд зориулаад хүлсэж ирээд өөрийнхөө өс бодлыг өөрийнхөө амьдралын тухай өөрийнхөө туусан одоо туршлагын тухай ингээд хуваалцаад ярьсан маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь зорж байгаа тэр Монгол руу байна уу гадагшаа нь хаа ямар ч ингээд энэ зүйлийг хийгээд явж байгаад ингээд таслахгүй тууш тавьж явж байгаа нь хамгийн чухал зүйл л тэгээд бүх зүйлд нь амжилт хүсье баярлалаа. За стек баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаар мань нүрээд өндөрлж байна. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Peace out.